UB Cab-ийн одоо гүйцэтгэх захирлах өөрөө UB Cab ашиглалт юм. Нямбатар хаа гарч ирээд UB Cab бол такси үйлчилгээний компани биш ээ гэдгийгс. Тийм бид ч гэсэн одоо өөрсдөө яг тэгж ойлгох гээд байна. Тэгэхээр таныг бол яг жинхэнэ үүсгэн байгуулсан хүн гэж хэлж болох уу? Тоогоор ярих юм бол UB Cab 1.4 сая хэрэглэгчтэй 160 орчим ажилчнтай. Нэг тийм танд ингээд амар том өрсөлдөгч UB Cab байгаагүй ч санагдаад байгаа байхгүй. Маш их өрсөлдөгчтэй байсан шүү дээ. Одоо би бол эхнээс нь ингээд бүгдийг нэрлж болж байна. Та ер нь яг ямар хичээлдээ айгуу сайн хүн байсан? Карта холбож ижил дууддаг. Өөрөлд мөнгөгүй хүн такси дуудах юм ч боломжгүй гэсэн үг шүү дээ. Тийм болгочих болж байгаа юм. Яг хоолыг бол UB Eats хийдэг юм бэ тэг өөртөө. Сайн инженерийг бид нар заавал менежер ус болох гэдэг хэрэггүй. UB Cab дээр өгсөн review маань нэг тийм амар үр дүнгүй юм шиг надад санагдаад байна. Яг одоо тэр нөгөө хаашаа явах уу гэдгийг оруулдаг юм байна. Сонголт хэлбэртэй байна. Ковид ер нь UB Cab муугаар нөлөөсөн, сайгаар нөлөөсөн. UB Cab аль жуулчлалын салбар руу орох уу гэдэг нь асууж байсан. Орно. Хизээ ер нь UB Cab-ыг IPO хийх юм. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ подкаст маань цэргийн баяраар бичигдэж байна. Тэгээд та бүхэн ер нь thumbnail болон title-аас ер нь харсан бах. Энэ удаагийн зочноор UB Cab-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Золоо хоёр ах маань урагдаж оролцож байна. За урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. За ирсэн. Цэргийн баярын мэнд. Баярлалаа. Чамч гисэн баярын мэнд. За баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаараар Золоохтайгаа бид нар юу ярих вэ гэхээр ер нь Золоохтай өмнө яриа гэж боддог байсан. Гэтэ би хугацаа нэрэ болоогүй байх гэж боддог байсан аахгүй. Тэгээд өөрөө ч хүртэл ер нь зүгээр анханасаа подкаст хийгээд experience энтрээ цуглуулж хагаад тэгжиж тантай яриул илүү гоё яриа өрнөх юм шиг. Тэгэхгүй бол зүгээр нэг юм эн тэнд байдаг юм баг таныг магтсан шал эсрэгээр нь яг хүрэх ёстой мессежийг хүргэж чадахгүй нэг тийм зүйл болоод дуусчих вэ гэдэг айцтай байснаас тэгээд баг 14 дахь дугаарын зочноор та оролцож байна. Тэгээд энэ дугаараар бид хоёр юу ярилцах вэ гэхээр ер нь технологийн салбар тэгээд стартап яг энэ стартапын дунд хөрсөлтөө яг яаж явдیں۔ Тэгээд хөрөнгө оруулалт, тэгээд UB Cab-ийн одоогийн нөхцөл байдал болон за тэгээд энэтэй холбоотой тээврийн салбартай холбоотой ирээдүй ер нь яаж өөрчлөгдөх энэ гэдэгтэй холбоотой нэлээд ярилцлагыг өрнүүлэе гэж бодож таныг урьж авчлаа. Тэгээд хүмүүсийн дунд ч гэсэн бас олон асуултууд те үнэн удал мэддэхгүй бас олон асуултууд явдаг юм шиг байлээ. Тэгээд сошиалараас тантай ярилцахаас өмнө сэдв хүмүүсээс суугаад авцсан. За сайн уу Золоох. За таны сайн хэр завгүй байна та. За ер нь бол завгүй л дээ. Тэгэл байнга л завгүй л байдаг. Тий. Гэхдээ тэр нь ажлаас ихээс илүүтэй өөрөө одоо тийм хэв маягтай болцсон. Та түрүү UB Cab-ийн офс маахтайг ойрхон шүү дээ. Та түрүү орж ирэхдээ хэлжсэн таксидгаж жагаад болчлоо ойрхон бахаар налхлаа гэд. UB Cab-ийн одоо гүйцэтгэх захирлах хүн өөрөө UB Cab ашиглалт юм. Тийм өдөр болгон шүү дээ. Ер нь бол би машин ундаггүй. Яг угаасаа энэ төвчлөлтэй хотод чинь цаг хугацаа хамгийн үнцэнтэй. Бидний одоо компани ч гэсэн одоо хэрэглэгчтэй хичээдэг хамгийн чухал зүйл нь тэр байдаг. Тэгээ одоо би өөрөө бас залуу хүн. Тэгээ надад бол цаг хугацаа л байгаа. Өөр юм байхгүй тий. Өсөл зориг байна, тэмүүлэл байна. Тэгэхээр цаг хугацаагаа өргөх бол одоо хамгийн харамсалтай зүйл учраас би бол алхацдаг. Тэгэл дээтлэн л одоо хот чинь манай хот чинь жижигхэн шүү дээ. Яг цаг адлах юм бол оюутан байхдаа битүүл алхдаг лээ тий. Тэгэхээр угс хайшаач алхсан бараг л тэгэл 30 минутанд очивол очиж шүү дээ. Тэгэхээр яг нэг хүүхд мөхт зөөхөн өвлийн хахаар хатаа хүүтэнд л гэхээс биш. Бусад тохиолдолд бол зүгээр л алхацдаг. Одоос манай нэг скутер дугуй энэ төр гараад эхэлсэн ба шүү дээ тийм. Би тэгээд тантай ярилцахаас өмнө ер нь ярилцлага ч юм уу подкаст энэ төр ер нь хайлаа таны түүх ер нь хувийн одоо энэ юу UB Cab-ийн эхлэл интерметрийг бол нэлээд хайж үзсэн. Гэхдээ таны яг ингээд хаанаас анх та хувь хүний хувьд ер нь хаанаас анх эхэлсэн яаж явж байгаа технологийн салбарт орсон энэ төр гэдэг түүх бол төдийлөн олдоогүй. Тэгэхээр хоёлоо таны ер нь яг эхнээс нь эхлээд ярилцъя гэж товч ярилцъя гэж бодож байна. Та ер нь яг ямар хичээлдээ айгу сайн хүн байсан бэ? Одоо ингээ харахад. Ер нь бол физик, математикта айгу сайн байсан тий. Нэлээд сонирхолтой байсан тий. Ер нь сонгоны ангид ороод олимпиадад энтер ороод бас медалуудтай авсан тий. 10 жил та аль сургуульд өгсөн бэ ер нь? 10 жил өсвөрийн зохион бүтээгдэхүүн сургууль гэдэг залуу техникчтэй ордомч гэдэг байдаг. Одоо нэр нь залуу техникчтэй ордноор явж байна, өсвөрийн зохион бүтээгдэхүүн явж байна. Тухайн үед бол яг нөгөө конкурсээр high school гэж байдаг шүү дээ. 7-оос 10 дугаар анги хүртэл хүүхдүүд л авдаг. Тэгээд 7 дугаар ангид орох хүүхдүүдээ конкурсээр авдаг. Тэгж авдаг сургууль байсан. Тэгээд анх 11 дугаар сургууль чинь нэг 5-аас авдаг байлоо тий. 6-аас ачлаа. Тэрэнд нь хоцорчоод тэгээд дараа жил нь өсвөрт өгөөд тэнцээд орж ирсэн тий. Nice. За тэгээд таны ер нь мэрэгжил юу юм? Одоо тэгээд яагаад ер нь тэр одоо технологийн салбарт орох болсон юм? Юу таныг ингэж авих татаад би ер нь энэ чиглэл рүүгээ явах хэрэгтэй байна да гэж боддог болов. За
ер нь бол нөгөө 10 жил байхад бол тоо математиктай сайн байсан. Тэгээд тухайн үеийн тогтолцоогоор л одоо яваал орсон гэсэн. Ягаад гэвэл тухайн үед бүх хүүхдүүдийг ингэж конкурс одоо сургуулиудаа сонгуулад сургууль болгонд давхар шалгалт өгж болдог гэсэн. Тэгээд мэдээж мэрэгжлэр ямар хичээлүүд шалгалт авах уу гэдэг нь өөр. Тэгээ угаасаа тоо математикаараа гайг болохоор санхүү эдийн засаг шалгалт өгөөл, TIS бас шалгалт өгөөл, MOST өгөөл ингээл тэгээд санхүү TIS 2 дээр боломжтой болоод бас гайгүй дээгүүр байр эзлээд тэгээ нөгөө дээгүүр байр эзлэхээр нөгөө хамгийн ихэнд авдаг анги нь угаасаа парам ангамжийн анги байсан. Тэгэл санхүү эдийн засаг одоо санхүүгийн болох уу инженерийн хүн болох уу гэж байгаа л тэгэл за инженерийн хүн болъё гэж шийдэл орж исэн. Одоо яг эргээд хараад нөгөө connect dots гэдэг шиг те эргэж харж дүгнж болж байна. Эргэж харж дүгнэхэд бол яг нөгөө тооцоологч гэдэг юм уу тэр төрлийн ур чадвар арай хөгжүүлсэн байсан учраас 10 жилдээ тэгээ инженерээр яваад бас тодорхой хэмжээнд зөв мэрэгчлээ сонгоод явцсан болов уу гэж. Тэгээд тухайн үед угаасаа КТМС бол одоо маш сайн сургууль байсан. Бодлогоор тэрний чинь ингээд яг хувийн кредит авдаг анхны л одоо сургуулиудын нэг штэ тий. Тийм болж эхэлж ирсэн. Тэгээд оюутан бол мэрэгчлэрээ нарийсаад явах боломжтой. Дээрээс нь одоо хамгийн сайн хүүхдүүд одоо нэг дор орчхор чинь тэнд нөгөө компетитив буюу өрсөлдөх чадвар гэдэг зүйлийг чинь өсөөсөйг бий болгочихж байгаа тий. Тэгэхээр нөгөө сургуулийн систем, тэр тухайн боловсролын систем бол маш сайн тэрний дэмжиж өгсөн байсан учраас одоо ч гэсэн ингээ эргээ харахад манай тэр үеийн КТМС-ийн одоо нэг 10-аад жилийн ранжийн төгсөгч нар бол аягүй чанартай хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо л энэ тэнд дандаа л голлох албан тушаалууд эрхлээл явчихсан тий. Тийм шүү. Бараг та бараг энэ подкастын 14 дахь зочин гэхэд бараг 8 9 дэх КТМС-ийг төгссөн хүн баха. Би л одоо нөгөө нэг Чимэгийн Бадрал Захирал байна. Тэгэл өөр бас миний ярилцчихсан хүмүүс ер нь бүгд КТМС-ийг төгсөөд ер нь ихний суурь дандаа гэж явж байгаа бас голтол манаас байна. Тэгээ одоо ч бүгд ер нь агуу юм бүгд хувийн яг технологийн салбарын бизнестэй нэг асуудлыг шийдэх гэж бас нэлээд урт хугацаанд ингэ явж байгаа шиг байна. UB Cap-ийн захирал гэдэг имиж одоо ингээ би ингээ харахаар отгоо ах дээр нилээх явцсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэг хүмүүс одоо UB Cap-ийн захирал гэхээр отгоо ахыг л ингээд нүдэнд нь буудаг ч юм уу те. Тэгээ сүүлийн 1 жил 2 жил дээр бол та яг гүйцэтгэх захирлын албан тушаалыг аваад ингээд явчихна. UB Cap гэдэг компани 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан гэж би өвдөө ойлгож байгаа. Тэгээд отгаах сүүлийн бас нэг ярилцлага гэж хад отгаах хүртэл би үүсгэн байгуулагч нь биш ээ. Яг үүсгэн байгуулсан хүмүүс нь тустай байгаа гэдэг. Тэгэхээр таныг бол яг жинхэнэ үүсгэн байгуулсан хүн гэж хэлж болох уу? Тэг яг энэ түүхийг дэлгэрүүлээд ярьчвал ер нь бол яг 2009 онд манай Mizorn компани байгуулагдсан. Одоо UB Cap-ийг анх үүсгэсэн компани гэсэн үг тий. Технологийн л инженер залуучууд. За тэгээд 13 оноос бол бид нар өөрсдийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй байна гэд UB Cap-ийг санаачлаад за тэгээд UB Cap-ийг хөгжүүлээд явах одоо тийч стартап учраас санаа хэлбэртэй юм байгаа шүү дээ. Төсөл хэлбэртэй ойлгохтой эргэлж мөрлөгч яаж чадахгүй тий. За тэгээд явж байгаад за ер нь бид нар ч бас болоогүй байсан. Бид нар дан инженерүүд юм байна. Одоо энэ бизнес гэдэг чинь бас өөр юм байна те. Тэгээд тэр хүрээндээ UB Cap одоо баг устдах уугүй юу гэдэг дээрээ тулцсан явж байсан үйл дээ. Тэгээ 2016 оны үед бол отгоог бидэд ерөнхийдөө хамтрагчаар ураад яг ер нь хоёр талаасаа уулзаад тэгээд отгоод бас санал тавьсан. За чи энэ бизнес захирал хөрөнгө оруулалт те одоо захирлын л авч явах хэрэгтэй өргүүд. За энэ талын ажлыг хийгээд явчмаар байна. Бид нар бол технологио сайн хийж чадна. Ингээ хоёр талаасаа энийг одоо амлиулъя. Яг бизнес болгомоор байна. Энэ одоо ингээ хайрын одоо Uber-ч гэх юм уу олон улсад бол ингээ болоод байна. Тэгэхээр бид нар л чадахгүй байгаад шүү дээ тий. Нийлээд чадчихмаар байна гэдэг санал тавиад. Тэгээд ер нь бол хувьцаа эзэмшигч болоод ингээд хамтраад цаашаа явсан түүхтэй. Тэгээд явцын дунд бол отгоог бид нар бол ер нь бол хүлээмж зөвшөөрөөд угаасаач мундаг чадвартай залуу чи үүсгэн байгуулагч гэж нэрлэгдэх хэмжээний угаасаа өрнөлөөтэй. Тэгэхээр чи үүсгэн байгуулагч гэж явахад асуудал байхгүй. Угаасаа л одоо бид нар дахин үүсгэн байгуулагдсан гэсэн үг. Тэр чи угаасаа байхгүй байгаа шахал компани шүү дээ. Тэгээд 16 17 онд бид нар ярьж 17 оны төгсгөлд нийлээл отгоо амлсан ёсоор хөрөнгө оруулалтуудыг уулзалтууд хийж бүтээгээл ингээл цаашаа явсан түүхтэй. Одоо тэгвэл UB Cap ямар төвчөнд ирсэн байна? Анх та хэдийн бодсон концептоос нэлээд тэлцсэн байгаа гэж би ер нь хувьдаа хараад байна. Хоол хүргэлтийн салбар те. Өөр бас шуурхай хүргэлтийн салбар ч юм уу те. Тэгээ одоо ер нь UB Cap хэдэн ажилтнтай ямар чиглэл рүү орсон явж байна? За одоо бол яг тоогоор ярих юм бол UB Cap 1.4 сая хэрэглэгчтэй. За хүргэлт, бараа хүргэлт, хоол хүргэлт гээд
салбарууд руу тэлцэн. За нийт нь бол нэг 160 орчим ажилчнтай. 60-70 мянга руу төгчийн одоо жолоочтой болоод ингээд явж байгаа. За яг нь явцын дунд бид нар чинь ингээл маш олон компаниуд яг компаниараа бол баг 8 9 компани болцсон явж байгаа. Тэгээ ингээд тэлээд эхэлж ийн л гэсэн үг л дээ. Тэгэнгүүл яг бид нар чинь өөрсдөө бас энэ зах зээл юугаа бас сайн ойлгоогүй. Дээрээс нь бизнесийн одоо тийм олон жилийн туршлагагүй улсууд шүү дээ. Тэгээд ингээд явахаар өөрсдөө бас өөрсдөө эргэж харах, компани зэгцтэй одоо урт замд гарах тэр завиа гэх юм уу те бат бөх болох гэх зөндөө ажлууд байгаа. Тэрнийгээ бол эргэж нэг хараад за бид нар бол одоо нэг бүтээгдэхүүнийг олон нийтэд бол маш амжилттай хүргэж гаргаж ирсэн. Гэхдээ бид нар бол технологийн компани гэдгийг эргэж санаад ягаад гэвэл бид нар технологиор л энэ одоо такси үйлчилгээ гэдэг юм уу хүн хөргөлт хийж байгаа үйлчилгээнд дээр disruption гэх юм уу те өөрчлөлт авчирч шин зах зээл шин одоо үн цэнийг бий болгож ингэж гарч ирч чадсан. Одоо дараагийн салбарт бид нар дахиад их боломж байгаа. Яг л суурь нь бид нар өөрсдөө технологийн ДНХ-тэй гэж ярьдаг шүү дээ. Технологийн хүмүүсүүд учраас дараагийн салбараа ингэж харж явах юм байна гэж. Тэгэхдээ зорилго чиглэл маань бол тэр 1.4 сая хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын тэр одоо товчхоноор ярих юм бол лайфстайл гэж хэлээд байгаа шүү дээ. Өдөр тутмын амьдралын энэ үйлчлэгээнүүд дээр үн цэнийг шинээр бий болгох те. Тэргээрээ тэр хэрэглэгч цаг хугацааг бэлэглэх одоо value өсгөж тийм үн цэн бий болгох. Ингэх юм бол өөр одоо урд нь байдаг байсан үн цэнээс хамаагүй илүү үн цэн бий болгож шин зах зээл гэдэг юм одоо шин бүтээмж бий болж байна гэсэн үг те. Ингээд зах зээлүүдэд бол тэлж явах юм байна гэдэг үүднээс гэхдээ хаа хамаагүй одоо нэг уламжлалт компаниуд шиг нэг барилга барайл нэг хөтэ аж ахуй гэл ингэдэг тавилга руу ороо биш те. Тэр маань бол яг хуучин үеийнхэн тэгтгэл байсан баг л та. Бидний хувьд бол одоо энэ бол боломжтой харагдаж байгаа учраас нэгэнт хэрэглэгчээ бид нар ойлгож таних мэдж чинь олон хэрэглэгчийг бий болгоод цуглуулж чадсан байна. Одоо энэ дээрээ тэгвэл дараагийн хэрэгцээг нь технологиор яг л алсын хараа чиглэл маань бол нэг чиглэлтэй хэвээрээ дотор олон компани байгаа юм шиг боловч суурь нь бас адилхан нэг технологи дээр суурилсан. Ингээд тэлэх гээд явж байгаа гэдэг л. Энэ төвшөнд ирэхэд ер нь таны хувьд хамгийн том сорилт нь яг юу вэ? Ер нь өөрсдөндөө хоорондоо ойлголцох байсан уу эсвэл хүн сургах байсан уу те? Ихэнх одоо технологийн компаниуд бол бүгд нөгөө нэг disrupt хийхин тулд хэрэглэгчээ сургах шаардлагатай болоод явж идэг те. Ер нь энэ төвшөнд ирэхэд таны ер нь хувьд одоо ингээ харахад хамгийн хэцүү ер нь латэ байсан юм нэг юу вэ? Яг нэг өдөр болгон сорилттой байдаг болохоор сүулдэ тэрнийг нэг яхаа анзаархаа болждаг юм шиг санагдал. Ер нь бол маш олон сорилтууд бол давсан байдаг. Одоо мэдээж хөрөнгө оруулагчийн асуудлууд байна. Монголд бол хөрөнгө оруулалтын орчин бол бас тийм гоё татаа биш шүү дээ. Ялангуяа энэ стартап руу хөрөнгө оруулах энэ ч өөрөө л эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэсэн үг шүү дээ. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийдэг тийм хүн бол маад маш цөөхөн. Тэгэхээр энийг хөрөнгө оруулалтыг бий болгох бүтээх гэдэг бол хамгийн том сорилт. Ер нь бол одоо ч манай стартапуудад маш том асуудал байгаа тийм. Тэгэхээр энэ бол хамгийн том сорилт нь. За тэгээд мэдээж нөгөө үүсгэн байгуулагчдын асуудлууд байна. Яг л бид чинь өөрсдөө хөгжиж байж тэр асуудлуудаас ангижирна. Тэ тэгэхээр нөгөө хөгжөөгүй байхад л дотроо л олцохгүй байгаад тийм ээ л хүмүүс ч юу нэгэл жижиг байхад л дотроо өрсөлдөөл дотроо алцаад гэдэг шиг Монголын зах зээлийн бизнесүүд ч гэсэн одоо яг тийм л төр зүрх харагдаад байна л та. Саваа томруулахаа л бодох хэрэгтэй болохоос шүү дээ. Бага хэмжээнд дотроо бие биенийхэн зах зээлийг булаах гал бие бинийгээ харлуулаад гэдэг ч юм. Тийм юмнууд бол айгүйх ажиглагддаг юм бол тэгэхээр тийм сорилтууд байна. За мэдээж технологийн хүний нөөцийн асуудал бас байна тий. Маш том асуудал байна. За хэрэглэгч бол бас том асуудал байна. Ягаад гэвэл бид нар яг нөгөө хэрэглэгчтэйгээ хамт хөтөлцөөд дэшээ нэг шатаар ингээд алхаж явж байгаа төрлийн бизнес. Хэрэглэгчгүй бид нар дээр ганцаараа гараад супер яриад тэнд нэмэрхүү. Тэгэхээр нөгөө хэрэглэгчээ хөтөлж дэшээ явах хэвээр 2-3 шат дэшээ ганцаараа төрүүлж алхаж болохгүй. Тэгэхээр одоо хэрвээ тэгдэг байсан бол зүгээр жишээ дуртахад бид нар карт холболтыг Grab Uber одоо хүмүүс бол мэдж байгаа гэдэг шүү дээ шавдаг усуд. Картаа холбож иж л дууддаг. Өөрөөр хэлбэл мөнгөгүй хүн такси дуудах ямар ч боломжгүй гэсэн үг шүү дээ. Тийм болгочих болж байгаа юм. Гэтэл Монгол нөгөө карт холболтын хэрэглээ байхгүй. Бөөн хэрүүлэлт ойлгохгүй. Тэгээ карт хол яга холбож байгаа юм ч юм ингээл асуудлууд үүснэ шүү дээ. Тэгэхээр энийг бас үе шаттай явж иж л бид нар тэнд очино. Тэгэхээр ингээд нөгөө хэрэглэгчээ хамт сургаад алхах тэр амар чухал байна. Тэгэхээр Uber Grab-аас бид нар зөндөө юм харчиж байгаа. Аль үжээ тэр чи одоо бид нар хийх юм бол тодорхой 5 жилийн ингээд амар тодорхой байгаа. Тэгтээ хэрэглэгчээ хамт хөтлөхгүй бол тэр ажиллахгүй. Тэгэхээр тэр бас айгүй том сорилт. Тэгэхээр нөгөө нийгмийнхэн одоо энэ сэтгэл зүй, хүмүүсийн хөгжлийн төвшин энтергээл бүх юмыг хүртэл бид нар ингээд бодох хэрэгтэй л болж байна.
Үүсгэн байгуулагчдын хувьд хөгжих шаардлагатай гэж та түрүүн хэлсэн. Миний харснаар анхны үүсгэн байгуулагч гэвэл нэг 4 үнээр байгаа даа. Тэгээ дөрвөлээ технологийн хүмүүс үү? Тий, ер нь бол Mizorn компани үүсгэн байгуулагч нар бол 4 технологийн хүн. Нэг нь бол яг хөө бизнес чиглэлийн одоо өөрийгөө хөгжүүлсэн байсан. За тэгээд 3 нь бол технологийн хүн. Тэгээд та хувьдаа өөрийгөө яаж хөгжүүлв? Ер нь миний харахаар ингээд технологийн салбарын ч нэг юм шил зүгцэн ингээл дүнгээр те. Ингээл ер нь хүнтэй орог юм ярихгүй те. Зөв гэл буруу нах чинь болохгүй энэ гэл те. Та ер нь анх эхэлж ирснийгаа бодгол өнөөдрийн төвшөнд яг гүйцэтгэх захирлын хэмжээнд ингэж ажиллах гэдэг чинь өөрөө менежмент, борлуулалт тэгэл те санхүү, маркетинг гэл бүх юмны талаар ер нь бол ингээд нэг скрининг хийгээд ойлгох хэмжээнд байх хэрэгтэй шүү дээ. За мэдээж гол таны чадвар бол менежмент байх хэрэгтэй баг. Тэгэл хөрөнгө оруулалт татах матах энэ гэл бүр next өөр сайдууд бол явчих баг. Та ер нь өөрөө хэрэг өөрчлөгдөв анх байснаас? Би бол хувьдаа одоо маш их өөрчлөгдсөн гэж бодоод байгаа шүү дээ өөрийгөө. Угаасаа тэгэхгүй бол манай компани гацчихжээ шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол одоо чи ямар өөр хүн болцсон гэж хүнээс сонсвол би бол магтаал гэж ойлгох гэдэг шүү дээ. Тэр нь бол тий. Чи яг хэвэндээ байшгүй гэвэл навд оромжилж чинь гэж ойлгох гэдэг. Тэгэхээр ер нь бол баг өчигдрөөсөө өнөөдөр өөрчлөгдөж явах хэрэгтэй л гэдэг өөрийн гэсэн тийм юу байдаг шахалт тий. Миний яг хөгж чадсан одоо шалтгаанаа эргээд бодох юм би өрөөндөө бол нэг суудаггүй. Яг би бол инженерийн хувьд бол бас нэг тийм муугүй. Тийм одоо супер сайн гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ бол нэг тийм муу бол байгаагүй. Тэгээд аюу хурдан асуудлыг шийдэж код бичгийг оролддог тим инженерээс. Тэгээд тэхийн тулд нөгөө хэрэглэгч одоо харилцагчтайгаа аюу их уулздаг. Одоо манай Mizorn-ы захирал бол анх Наранбаяр гэдэг өвөр залуу байсан. Тэгээд би 16 17 оноос захирлаа гэдэг явсан. Тэр манай Наранбаяр болохоор өөр зүйл тохойд хийгээд явах шийдвэр гаргаад тэгээд явчихсан. Тэгэхдээ би Наранбаяртай наркатагаа байнга уулзалтууд дандаа хамт явдаг байсан. Яг л нарка маань бас яг нөгөө технологийн зарим спек гэдэг штэ тий. Одоо шаардлагуудыг энтер нөгөө бидэрт ирж тайлбарлаж орчуулахаар ингээ цаг алддаг учраас би нэг анхнаасаа транслейтер маягийн ажлыг хийх орчуулагч тий. Харилцагчаас сонсож байгаа юмнуудаа наркатай одоо тэр харилцагчтай дийл хийн штэ тодорхой хэрэгцээ шаардлагуудыг тодорхой ойлгох нэвчлэх. За тэрнийг авчиад шууд илүү дутуу транслейшны шаардлагагүйгээр багтаа гэх юм уу те. За багч явахтай одоо бид дөрвөлээс нөгөө эрдэм нөгөө хоёртой хэлж өгөөл те ингээ хийлэгдэг. Өөрөө бас тийж байгаа шүү дээ. Давхар. Тэгээд ингээд тасралтгүй явсаар агаад тэгээ эргээ харсан нөгөө наркоман захирлаа болоход би бүх угаасаа харилцагч нарын коннекшн над дээр байсан. Бүх уулзалтууд дээр би царайгаа танилцсан байсан гэдэг шиг. Тэгээ бүх ажилдаа орж ирсэн учраас нэг төвөг бол байгааг үргэлжлүүлээ хийгээ явцсан. Гэхдээ одоо ингээ эргээ анзаарахад бол яг тэнд л би хөгжиж ирсэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл яг инженерийн ажил бол мэдээж хөгжиж ирсэн юмуд байгаа. Тэр бол суугаад концентрейт хийгээд тэ ингэхэд л хөгжиж байгаа шүү дээ. Яг нөгөө ур чадварууд бол яг тэр харилцагчтай уулзах гэсэн тэр цаг гаргаж ирсэн тэ тэрэн дээр л юм байна. Тэгээд явж байгаа л угаасаа би ширээн дээр суух маань багасаал тэрнлүү их цаг зарцуулж байгаа зүйл дээр л хөгжиж байгаа юм. Түүнээс сайн инженер байх бол бас муу сонголт биш шүү дээ. Яг бол уртхаа сайн гэдэг. Тийм шүү дээ. Одоо бид нар технологийн компанид бас нэг баримталдаг зүйл нь тэр байхгүй. Сайн инженерийг бид нар заавал менежер ус болох гэдэг хэрэггүй. Угаасаа тэр менежерийн ур чадвар хөгжиж байгаа. Тэрнлэг эсвэл өөрийн сонирхолтой байгаа асуудал тэрлэгөө хөгжих хэрэгтэй болохоос хүн нөгөө бүтэмжтэй газар л байх хэрэгтэй шүү дээ. Yes. Дундуур нь нэг гоё сонирхолтой юм ярихад би нөгөө ингээл Таиланд, Вьетнамд ингээл явж хахад Grab ашиглаж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээл нэг буух газараа заагаад өгчин те аппликейшн дээрээ. Тэнгүүт л ингээл тэд гарах марах нь ингээл амар тодорхой. Тэгсэн чинь сүүлд UB Capital минь тэр фичер ороод ирчихжээ те. Энэ фичерийг та ер нь хөгжүүлэхэд хэр удаа ер нь ингээд тодорхой гоё сонирхолтой юм ярихад яг тиймэрхүү ингээд те гой фичрүүдийг оруулж ирэхэд за фичерсээ л хамаарах бах дунджаар ер нь хэр хэмжээний одоо хөгжүүлэлтийг дэ тестинг хийж одоо ингээд сая миний аппликейшн дээр орж ирэх үү? Яг одоо тэр нөгөө хаашаа явах уу гэдгийг оруулдаг маань сонголт хэлбэртэй байгаа. Тий, сонголт яг заавал биш байгаа. Заавал биш байгаа. Ер нь бол заавал байхад уг нь зүгээр ихгүй. Тий, уг нь зүгээр. Тий, тэрнийг бид нар одоо тун удахгүй ер нь шахах гэж байгаа. Тэр нь лөө. Тэгэхээр заавал байх тийм. Гэхдээ тэр тийм шийтгэд амархан зүйл биш. Яг бол цаана маш их бэлтгэл ажил бий болгож иж, хийж иж бий болно. Одоо жишээ нь хаягчлалтын систем тэрний цаана бүтэн шийтгэх хэрэгтэй. Төлбөрийн систем бүтэн шийтгэх хэрэгтэй гэдэг ингээд маш том юм цогц фичрүүд цаана бэлэн болж байж. За дээрэс нь жолоочийн нөгөө явах замын асуудалгүй зааж өгч байж тэр нөгөө яг заацсан замаар нь явахгүй бол өөр төлбөр гарч штэ тий. Гэх мэтчлэн маш олон сэдвүүд цаана шийдэгдэж зөвхөн хэрэглэгчдэр тэр асуудал шийдэж байгаа. Тэгэхээр ер нь бол яг иймэрхүү хэмжээний том одоо
одоо user experience гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг хэрэглэгчийн зан төлөвийг өөрчилж байгаа шийдлийн цаана бол маш том асуудал шийдэгдэж хийгддэг. Ер нь энэ фичрийг хийя гэд хизэнээс ер нь ярьж эхэлсэн. Энэ бол одоо баг 2 жилийн өмнөөс яригдж эхэлсэн ажил. Жилийн өмнөөс бэлтгэл ажил нь явж эхэлсэн. Тэгэл одоо сайн л орж ирсэн. Одоо бид нар энэ жил гаргахаар төлөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм том жижиг юмнууд бол бид нар UBCab бол одоо арцсангуу технологийн баг нь хүчрхэг болцсон. Сардаа баг 2 апдейт гаргаж байгаа. Апдейт гэдэг нь зүгээр нэг юм алдаацсах биш. Дандаа юм нэмэлт хөгжүүлэлт сайжруулалтууд орж байгаа. Яг ийм том хэмжээний ажлыг бол бид нар цаана одоо манайха одоо өнөөдөр ч гэсэн тестлээ л явж байгаа. Ингээл нөгөө development орчин гэж ярьдаг шүү дээ. Тестийн орчинд тестлж явж байгаад тэгээд яг бэлэн болохоор эхлэх шүү. Харигчлалтын асуудал гэж та түр ярьсан. Харигчлалтын асуудал одоо ер нь шийдэгдэж гин үү? Арай гайгүй болж ах шиг бах. Тэ ер нь бол таныг анх эхэлжсэнээс бодох юм бол одоо энэ харигчлалтай холбоотой ямар асуудлууд байна? Тэ тэрийг та ярил. Надад энэ харигчлалт ер нь шийдэгчвэл баг ингээл бүх бизнесийн уулын дэд бүтц ер нь баг болох гэдэг байхгүй тий. Тэгэл энэний араас нэг өмнөх би UBCab Express-ийн захирал Бацар гахтай ярьж хахад бол дрон энтрийн хөргөлт энтер ч гэсэн ер нь харигчлалтай дрон буух ариа энтрийг зохицуулж бас ингээд шийдэгчсэн энтер гэжсэн. Тий. Харигчлалтай холбоотой асуудал одоо UBCab дээр яг үнэхээр гой холом тулцсан асуудал болж гинөө эсвэл харьцангуй гайгүй болцсон уу? Ер нь бол харигчлалт байнга хэрэгтэй байгаа. Гэхдээ харигчлалтыг нэг компани хийнэ гэдэг бол эдийн засгийн хувьд өргөөжгүй. Тэгэхээр энэ бол уг нь бол одоо хамтын төсөл байх хэрэгтэй гэж би бол хувьдаа боддیں۔ Одоо төр бол одоо харигчлалтын суурь асуудлаа бол уун шийдэх хэрэгтэй. Тэгээд маш олон жил ингээ шийдэхгүй явж байна те. Жил болгоно л шийдэх чинь гээл төсөн мөнгө одоо хөтөлбөр. Ивент дээр амар ах нар ирээ. За оны дараа Google дээр ийм аппликейдүүд орноо бид нэр ингээд яатсан байгаа гэлцсэн. Тэгэхгүй л. Тэгээд бид нар ямар тэрнийг хүлээлттэй биш те. Хэрлэгч биднийг хүлээхгүй. Тэгэхээр бидний хувьд бол өөрсдийнхөө хэмжээнд шийдэл явж байгаа. Тэрнийг бол улам сайжруулаад явж байгаа. Суур одоо харигчлалтын шийдэл гараад ирвэл тэрнтэй хамтын ажиллагаагаа бий болгоод дэмжээл явчихна тий. Cloud Kitchen гэдэг одоо хоёлаа нэг арай өөр үндсэн UBCab-аас жоохон салаад нөгөө нэг UB Eats Center-ийн ID руу оръё. Ер нь бол Uber Eats Center гэж анх гарч ирээл тэндээс бас манай UBCab ер нь ийм хоол хүргэлтийн салбар руу орох хэрэгтэй байна гэдэг ID-г авсан баг. Тэгэд энэ Cloud Kitchen гэдэг ойлголтыг яг нөгөө нэг Uber-ийн үүсгэн байгуулагч хүртэл ер нь баг 6-7 жилийн өмнөөс эхлээл энэ тентхийн уулзалтууд дээр яриад явдаг гэсэн юм бэл. Яг Cloud Kitchen гэдэг нь яг юу юм? Яг юу одоо UBCab Eats-ийг амар тийм юник болгоод байгаа. Бусад хоол хүргэлтийн газруудаас. Тий. Cloud Kitchen болохоор анх тэр нэг Clank-ийн харсан зүйлч гэсэн тэр л юм байлээ л дээ. Uber-ийн CEO нөгөө Uber Eats-ийг бол хийчээд тэгээд тэрнийхэн дараа гарсан шүү дээ компаниас тий. Тэгээд Uber Eats дээр байсан асуудал нь одоо бид нар ч анзаархад тийм л юм байл л дээ нөгөө олон ресторанаас зэрэг хольж авч чаддаггүй. Ялангуяа одоо ланчийн үеэрч гэдэг юм уу те. Эсвэл ер нь ингээд олуулаа захиалж яхад нэг газраас ингээд хольж авч чадахгүй. Нэг солонгос олны газар солонгос олны газар, хятад олны газар хятад олны газар байгаад байгаа хөөхгүй те. Тэгэхээр ингээд тусдаа захиалаад тусдаа ирнэ. Цаг нь өөр ирнэ те. Төлбөр нь тусдаа бодогдоод хүргэлтийн төлбөр энэ ингээд явчихаар нөгөө нэг дор бид нар хоол идэх гэдээсэн асуудал нь шийдэхдэггүй байна. Төлбөр мөнгө нь нэмэгдчих нь байна гэдэг ингээд тэр сул талуудыг хараад тэгээ Clank-ийн хийсэн зүйл нь болохоор ийм Cloud Kitchen хийгээд нэг тийм өндөр өртөгтэй рестораны биш тийм зардалтайгаар одоо хямд түрээсийн байр олж аваад тэрэн дотроо олон үндэсний хоол гэдэг шиг олон галтхойг байлгаад тэгээ дундаа нэг захиалга систем шиг юм байлгаад захиалахад тэнчэнээс бүх хоолыг нэг хүргэлтээр нэг төлбөр төлж аваад тэгээд бүх төрлийн хоолыг маш хурдан хөргүүлээд ирж болж байна гэдэг те. Тийм шийдэл хийсэн юм л л да. Тэгээ тэрнийг ч гэсэн бид нар яг зөв юм байна гэж хараад ялангуяа одоо ланчийн үеэр бол хүмүүс нэг дор аяг их захиалдаг. Тэгээ бидний бас харсан нэг зүйл нөгөө манай ажилчид дээр бас нэг анзаарчихсан. Хүмүүс ингээд нөгөө нэгдүгээрт одоо цайны цаг гэдэг нэг цаг гараа авчиж те. За тэгээ зарим нь бол цаг магаа хэтрүүлээд ч үт юм уу те. Ингээд ажлын цаг эхэлчихэд тахт орж ирэхгүй ч үт юм уу. Тийм асуудлууд байна. За хоёрдугаарт ингээд цайны цаг чинь биш ажилчдын маань цалин бас янз бүр. Тэгэхээр нөгөө хүмүүсүүд маань гайгүй цалинтай яхаа ингээд гайгүй хоол идчихэж болно. Бас нэг багахан цалинтай шинэхэн ажилчид бол тэгэл тэрэндээ таарал одоо хушуур биш хийгээл те. За тэгээ дандаа тэрний ч идэт тахт эрүүл мэндийн бас асуудалтай шүү дээ. Тэгэхээр ингээд эрүүл ахуйн асуудал байна. Эрүүл мэндийн асуудал байна те. Тэгээд иймэрхүү асуудлуудыг хараад бидэд ер нь энэ ланчийн хоолыг шийтжүүл тодорхой хэмжээнд эрүүл
байх, үн өртгөө бас боломж юм байх. За компани ажилчдаа зориулж компани ч гэсэн одоо бенефит гэдэг өгдөг штэ. Хоолны мөнгө, унааны мөнгө гэдэг шиг энийгээ энэ чиглэл рүү зарцуулаад ажилтнын бас нэг эрүүл одоо доктортой тэр чинь хоол ундаа идэн тий. За ингээд яг нэг зарим ажилтнаа харахад чинь ингээд цалин мөнгө санхүүгийн сахилга бат мотосууд чинь хоолг болчин тий. Сарын сүүл рүү тэгээд хоолоо идэж чадахгүй байдаг ч гэдэм үү. За ингээд энэ бол байдаг л асуудал шүү дээ. Тэгэхээр яг энэ бол нөгөө доктортой хоолндоо санаа зовхгүй ажиллаа доктортой хийх одоо ажил болгочийн зүгээс харж байгаа өнцгөл гэсэн үг. Иймэрхүү асуудлуудыг олж хараад. За тэгээд ер нь бас нэг асуудал ширээний одоо хурлын ширээний ард ажил ярилцах өөр хоолны ширээний ард ажил ярилцах бас өөр. Энд чинь хамт олонны уур амьсгалыг сайжруулна, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэд маш олон даваа тал компанид бол бий болгож өгч байгаа байхгүй. Тэгээ энэ юмнуудыг хараад тэгээ ер нь хийгээд бидэд Cloud Kitchen шууд дөөрэж хийхээр болол. Тэгээд одоо хэдэн жил болчих вэ? Одоо баг 3 дахь жил рүү орж байна. Тэгээд яг манай одоо энэ үйлчлэг авч байгаа компаниудад бол айгүй эерэг өөрчлөлтүүд бол орцсон байдаг. Яг гэхдээ одоо бол бид эдийн үед нөгөө зөвхөн Cloud Kitchen байгаад байхаар энэ чинь амар хязгаарлагдмал байгаа тийм. Бусад одоо мерчант гэдэг юм уу тийм ресторануудаа бас оруулж ирээ цаг үеийн болчих. Бусад Cloud Kitchen байдлаар манайтай хамтарч ажиллаж орж ирэх байгууллага бас байж болно. Тэгвэл бид нар нөгөө хөргөлт хэрэглэгчийн баатсуур байгаа учраас дэмжиж явъя гэдэг юм бол орж байгаа гэсэн. Гэтэ миний ойлгосноор юу? Яг хоолыг бол UB Eats хийдэг юм байна те өөрсдөө. Cloud Kitchen-ыг бол бид нар зохион байгуулсан өөрсдөө хамтран үүсгэн байгууллага. Окей. Окей, манай Slack дээр нэг ийм мессеж подоор оруулсан байнга ирдэг байхгүй юу? UB Eats захиалаарай гэдэг. Тэгээд бид нар нэг хэсэг бас UB Eats-ийг бол нэлээд авч идсэн. Тэгээд ер нь бас яг байнга идээд тахаар бас жоохон зөвхөн сонголтын ганцлчихэд шүү дээ. Тэгээд нэг жоохон одоо төр завсралцсан байгаа даа. Тэгээд зарим нь манайх нэг түрүүний хэлдэг шиг бид нар ч бас ер нь санхүүгийн хувьд бас нэг тийм амар ийм зохион байгуулалт сайтай хүмүүс биш байхгүй одоо ингээл залуучууд болохоор сарын сүүл мөлөөр бас гэр мөрөөсөө хоол авчиж ирэх шаардлагатай болж молоод хувирчдаг. Тэгээд нэг тийм одоо тэгвэл UB Eats-ийн дараагийн одоо өөрчлөлт нь яг юу юм тэр за ресторануудыг оруулж ирэх юм байна. Тэрнээс цаашаа өөр юу байгаа юу? Технологийн хувьд ч юм уу шинжилэлт ч юм уу те. Одоо түрүүн би нэг хальт ярьсан. Бид нар нөгөө хэрэглэгчийг бол одоо юу гэдгийг ингээл нөгөө барилга зам гэдэг шиг харахгүй байна. Хэрэглэгчийг бол хэрэглэгч гэдгээр нь хараад хэрэглэгчийн цаг хугацааг хэмнэх үнс нь бий болох талаас нь л харж байна гэсэн. Тэгэхээр одоо сая та хэдийн проблемыг бид шийдэх гэдэг гэсэн. Одоо өөрөөр энэ сонголтын асуудалд орчихжээ. Түүнээс хурдан хөргүүлмээр байна те. За хоол ундаа бол таслахгүй идмээр байна. За мэдээж тэр 7 хоногтой заавал өдрүүлгээ авах албагүй шүү дээ. Гэхдээ ер нь бол эрүүл авах шаардсан цаг хугацааг нь хэмнэсэн шийдлүүдийг нь оруулж ирээ. За хоолноос гадна бас бусад ямар хэрэгцээ байгаа юм. Тэ одоо хүнсэн дээр асуудал байж болно. Яаралтай одоо UB Cap бол жолооч нар хэрэглэгч одоо олон болоод одоо ямар үнцэн бий болж байгаа гэхээр дуутахад асуудалгүй хурдан ирж байна. За мэдээж тэр үйлчлэгээний чанар бусад асуудлууд бол дараагийн үнцэнүүд хамгийн чухал үнцэн бол одоо дуутахад ирээд хурдан шуурхай альч цагт үйлчилж чинь тэ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тийм одоо итгэлцэл тодорхой хэмжээнд бий болцсон байгаа дээр бид нар UB Eats бас тийм итгэлцлийг бий болгох хэрэгтэй өөрөлдвөл бүх төрлийн одоо хэрэгцээг нь дарахад л хурдан ирмээр шүү дээ. Тэгэхээр тэр эхлээд хоолоор л ихсэн гэсэн үг. Тэгээд цаашлуул хүнс. За өөр одоо танд юу хэрэгтэй болдгийг. Магадгүй одоо ингээд сандраал хүүхдийн чихэнд тусцсан. 30 метрийн дотор авчирчмаар шүү дээ. Захиалгын югаар маргааш ирнэ. Магадгүй те гараад авах гэхээр боломжгүй ч гэдэг юм. За хүүхд нь одоо өглөө ийм таа хэрэгтэй байна. Яралтай авчруулж юм. Гэх мэтчлэн таны цаг хугацааг л хэмнээд өгье. Илүү зардал гарах байсан зүйлийг хэмнээд өгье гэдэг чиглэл рүүгээ л өгч nëс. Окей. За хоёул одоо эргээд UB Cap-ийн юу эргээд орё. Нөгөө нэг миний санаж байгаагаар Нимбатар хаа гарч ирээд UB Cap бол такси үйлчилгээний компани биш ээ гэдгийгсэн. Яагаад ямар одоо цаана тодорхойлт явж байгаа болохоор тэгж хэлсэн юм. Тийм бид ч гэсэн одоо өөрсдөө тэгж ойлгох гээд байна. Өөрөөр хэлбэл нөгөө танигдсан үйлчлэгээний UB Cap учраас бид нар ч гэсэн хүмүүсүүд надтай одоо хүн болго уулзтал таксины гол хэлдэг шүү дээ. Яг тэгвэл эн чинь байдаг л нийгэмд угаасаа байгаа л асуудал дээр л бид нар өдөр тутам хүрэлцэж байгаа учраас л асуудлууд мэдрээд нь шүү дээ. Түүнээс бид нар бол такси компаниар гарч ирсэн технологийн компани байхгүй. Такси салбарт өөрчлөлт хийсэн. Одоо бид нар яг түрүү хэлсэн DNA бид нар бол технологийн компани. Бид нар яг л одоо Apple, Amazon, Google, Facebook гэдэг шиг технологийн компани. Технологийн компани бол одоо Meta-тай байна, дотроо YouTube-тэй байна гэдэг шиг олон төрлийн салбарт үйл ажиллагаанд тэлнэ. Бидний өөрөөр хэлбэл боломж потенциал бол одоо
хязгааргүй гэсэн үг шүү дээ. Ер нь бол бид нар бодож сэтгэжил чадвал нэг үйлдвэрийн байраар хязгаарлагдахгүй гэсэн. Бид нар бол боломж болцоол хязгаарлагдмал биш гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо тэрнийг таниулах гэдэг. Одоо бид нар нэг IPO хийж байгаа гэсэнтэй холбоотой тий. Өөрөөр бид нар өөрсдийгөө дахиж ребранд хийх хэрэгцээ үүссэн байгаа. Технологийн компани шүү. Өөрөөр хэлбэл за жишээн дээр ярихад уламжлалт таксины компани байлаа гэж бодъё л да одоо. Таксины компани хэрвээ байсан бол бид нар технологи нэвтрүүлж үйл ажиллагаагаа автоматжуулаад бүтээмжээ нэмэн тийм үү. Технологи нэг өдөр доголдоод ч юм ажиллахгүй болоод эсвэл апдейт хийхгүй удснаас болоод хоцрогдоод байхгүй боллоо гэхэд такси компани орлогоо олдохоор л олно. Нөгөө таксины гудамжинд явдгаар яваад орлогоо олно. Манай компанийн хувьд бол манай технологи маань зогслоо бол бид нар орлого олохгүй. Тэгэхээр ялгаа нь бид нар өөр манай бүтээгдэхүүн нь такси үйлчлэгийг биш. Манай бүтээгдэхүүн нь тэр одоо технологи нь UBCAP гэсэн технологи нь тэр ап нь гэсэн үг. Энийний цаана мэдээж маш том дэд бүтцүүд байгаа. Технологийн дэд бүтцүүд байгаа. Тэгэхээр энэ маань манай бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ маань л бид нар улам сайн хөгжөөл олон салбаруудад нэг хэрэглэгчтэй байгаад байна те. Тэр хэрэглэгчийн бусад асуудлуудыг шийдээл ялгаагүй жолооч ус хэрэглэгч тэрний яс асуудлуудыг шийдээл жолооч маань одоо төрөлж чинь хүргэлтийнх болж чинь гэдэг ч юм уу те. Ингээд энэ дунд асуудлуудыг шийдэж байгаа маань шин зах зээл гэсэн үг те. Шин боломж гэсэн үг. Тэгэхээр ингэж өөрсдөө одоо угаасаа таниулж байгаа. Таниулах хэрэгцээ байгаа те. Энэ дээр гэхдээ ямар нэгэн зохицуулалт орж ирэх хэрэгтэй гэж та юу харж байна одоо хотын зүгээс ч юм уу те. Maybe одоо яг тэр нэг чиглэл нь байгаа шүү дээ тий. Нэг чиглэл дээрх тэр бизнесийн үйл ажиллагаан дээр бол стандартууд тавигдана тий. Зарим нь болоо тусгай зөвшөөрөлтэй байдаг ч гэдэм юм. Ингээд явах нь бол зүүн хэрэг баг. Тэр бол манай тэр хууль дүрм журмаа дагаал явна шүү дээ тий. Өрсөлдөөнийг та хэр зөв гэж хардیں۔ Ер нь та одоо UBCAP-аас өнөөдрийг эртэл надад ингээд нэг за би зөв хувьд энэ хувийн бодол шүү дээ. Та 13 оноос хойш одоо UBCAP ингээд би бол тэгээд ингээд явж байна. Энэ хугацаанд миний өнцгөөс харахад бол нэг танд ингээд амар том өрсөлдөгч UBCAP-д байгаагүй гэж санагдаад байгаа байхгүй. Одоо ч гэсэн ингээд харахад нэг тийм амар том өрсөлдөгч юу байхгүй. Тэгээ өрсөлдөгчгүй байх нь танд хэр зүгээр санагддээ. Тэг яг нөгөө стартапын нэг юм юу гэдэг штэ график. Тэрний нөгөө юм өсөлтийн графикууд руугаа ороод хүмүүст айгүй хурдан танигдаад өөр өрсөлдөгч байхгүй байсан юм шиг л одоо санагдаад байна л да. Түүнээс ер нь бол бид нар яг тэр нөгөө стартапын өсөлтийн графикийн өмнөх үе дээр бол маш их өрсөлдөгчтэй байсан шүү дээ. Одоо би бол эхнээс ингээ бүгдийг нэрлж болж байна. За та нэрлэлтэй 1 2 3 Easy Taxi гэж байсан. iTaxi гэж байсан. Ер нь бол ихэнх нь гадных нөгөө гаднаас white label-ээр оруулж ирээл. Технологи аль хэдийн бид нар орж ирсэн. За тэгээд Easy Ride гэж байсан. Aba гэж байсан. Сүүлд яг Aba дахиж гарч ирсэн. За тэгээд AM такси гэж байсан, Kugo гэж сүүлд саяхан бас нэг гарч ирсэн гэл. Ер нь бол маш олон байсан. Ер нь такси компани болгоно баг байсан. За технологи сонирхож байсан хүмүүсүүд бас оруулж ирсэн гэд. Тэгээд би бол одоо жишээ нь утсан дээр бүгдийг суулгацсан л гэдэг байхгүй. Тос судлах байдлаар тэгээ 1950-х бас сүүлд гаргасан Easy Cab гэдэг бас байсан. Бага одоо ер нь бол байгаа гэдэг гэмшил. Тэгэхээр яг нөгөө өрсөлдөөн бол маш чухал. Ялангуяа би ч одоо өөрөө нөгөө бизнес хийгээд явж байгаа төрөөс хамааралтай ч юм уу захиалгад ажил ч юм уу хийдэггүй яг ингээд хэрэглэгчээс үйлчлэгээ үзүүлснийхэн хариуд одоо төлбөр аваад тэргүүрээ сайжруулад ингээд явж байгаа бизнес хийж байгаа болохоор чөлөөт зах зээл юм уу те хэрэглэгч гэдэг зүйл бол бас тодорхой хэмжээнд ойлгоод байна. Тэгэхээр энэ дээр өрсөлдөөн ямар хэрэгтэй гэдгийг бас ойлгоод байна. Мөс хагалахыг бас зовлонг нь мэдээд байна те бүх одоо ачаа ирдэг. Тэгэхээр энэ дээр нөгөө өрсөлдөөн гэдэг нь нэгдүгээр тэрнийг хамт үргэлжлэн, хоёрдугаар бие биенийгээ хурцлана тий. Тэгээ бидрийг одоо нэг чинь сэрүүн байлгахгүй тий гэдэг шиг одоо унтуулахгүй тий сэрүүн байлгана гэдэг шиг. Тэгэхээр ер нь л өрсөлдөөн маш чухал заавал байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол тэрнийг бол эерэг хүлээж авдаг. Ялангуяа юм нөгөө одоо жишээ нь хоол хүлтийн салбарч гэсэн тань шинэ хэм маяг бий болох гэдэг шүү дээ. Байдаггүй хэм маяг шүү дээ. Тэгэхээр энийг бий болгоход хамт энэ зах зээлээ томруулах буюу өрсөлдөөнөөр энэ зах зээлээ бий болгохгүй бол нэгэн байгууллага энийг хийгээд байх бас очид дутагдaltaй. Тэгээ хоорондоо өрсөлдөх тэр бол бас чухал. Тэгэхээр өрсөлдөөн бол байсан шүү дээ. Маш их өрсөлдөөн байсан. Бид нарыг бас нэг буруу ташаа ойлголт нэг дампуурсан компани бид нар л бас дайрж марж бас яаж ийсэн. Тийм пост биччихсэн манайхаг хаалгасан гэдэг те. Бид нар эсэргээрээ бүр хаалгачих гад л эвгүй байлаа шүү дээ. Ер нь бол анх ч нөгөө нийтийн тээвэр гээл те. Бидний чинь аягүй шахаж бодгол байлаа л да. Гэтэл энэ чинь шал өөр бизнес бид нар технологийн бизнес. Манай дээр явж байгаа тэр такси нь бол яг нийтийн тээвэр бүртгэлтэй
байгаа болохоос ш бид нар бол бид нар тэр хүнд орлого олж өгч байгаа шүү дээ гэдэг байдлаар ингээд сүултээ бол олон жишөөрөгдөөд тэрнээс хойш одоо ингээд тэлтийн яг Grab Uber шиг хувь иргэн үйлчлэг үзүүлээд ингээд явж байгаа. Гэхдээ бүртгэлтэй хяналттай өмнөх бүртгэлгүй хяналтгүй үйлчлэгнээс бол үлэмж одоо үйлчлэгээний чанар эрсдэл буурсан юм л болгож байгаа шүү дээ. Та ер нь одоо саний ярьсан ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг энэ компаниудынхаа одоо фаундеруудтай ч юм уу те хэр холбоотой байдгийг хэр нээлттэй хоорондоо экспириенсээ солилцдог үгүй юу? Ер нь манайхан тэрэн дээр жоохон хаалттай. Би бол ер нь нээлттэй. Эсгээрээ. Яагаад тэгэхээр түрүүн би нэг хэлсэн шүү дээ. Бид нар нөгөө өөрсдөө ингээд өрсөлдөгч гэж хараад байдаг. Айгу зовлонтой байна. Ер нь ингээд хараад. Би бол одоо ингээд айгу олон бизнесүүдэд хамтан ажиллахын санал тавьсан байдаг. Ер нь одоо сая одоо энэ сүүлийн скутерийн бизнес эрхлээд байгаа хүмүүсүүд дээр ч гэсэн бүгдэн дээр нь санал тавьсан. Тэгээ манайхан ер нь нэг юм би бол одоо энэ жижиг байхаараа эсвэл ингээд хамтарч өгөхгүй зовлонтой байна. Жижиг гэдэг нь гэхдээ би тэр улсуудыг жижиг гэж байгаа юм биш нөө. Зах зээл нь жижиг. Учраас тэрнийгээ бүтэн авах гад ингээд бодоод идэв. Би болохоор эсэргээр энэ зах зээлийг яаж томруулах вэ гэж боддог байхгүй тий. Эсэргээр бидэрт одоо 3 сая гэж голоод авахгүй маш том боломж байна. Уламжлалт бизнесүүдийн одоо хэм маягийг шинжилж өөрчлөөд тэнд шин зах зээлийг бий болох боломж байна шүү дээ тий. Тэгээ бүр одоо өдөр тутмын хэм маяг бол хүмүүсүүдийнх бас өөрчлөгдөх боломж болцоо бас байгаад байгаа. Бид нар тэрнийг бас олоод харцсан. Тэгэхээр тэрэн дээрээ л уг нь хамтарчмаар санагдаад байдаг. Тэгэхээр тэрэн дээр л уг нь бол нээлттэй. Тий. Нэг ийм асуудал надад яригдчихсэн. Сая би нөгөө сошиалс тантай уулзахаас өмнө хүмүүс асуусан гэсэн чинь шүү дээ. Тэрэн дээр нэг ийм асуулт орж ирсэн. UBCAP ер нь UB эзч гэсэн ер нь яг UBCAP-ийн яг харж байгаа бизнесүүд ер нь review процесс дээр жоохон муу гэж зүгээр нэг тийм сэтгэл орж ирсэн. UB Eats дээр ялангуяа review өгөхэд аягүй хэцүү байдаг те. Яг тодорхой яг өөрийнхөө хүсэж байгаа санааг илэрхийлэхэд аягүй хэцүү байгаад байна. Тэгээ дээрэс нь UBCAP дээр өгсөн review маань нэг тийм амар үр дүнгүй юм шиг надад санагдаад байна гэдэг. Ер нь та энэ review процесс дээр их анхаард юм. Одоо жишээл би ингээл хятад мэтийн бизнесүүд чи Amazon ингээл харахаар ер нь review нь амар гол зүйл байдэн шүү дээ. Аливаа улсын тэгэхээр ингээл бизнесүүд хоорондоо ялангуяа түрүүний хойлийн өрсөлдөөн дээр ярихад харьцуулахад аягүй амар байдэн шүү дээ. Энэ дээр та ер нь хэр чухал ач холбогдол өгдөг. Энэ сул ийм орон зай байгаад байгаа болохоор хэрэгжчдэд ийм сэтгэл төрөөд юм уу? Тэр нь яг ямар сул орон зай байгаа? За яг зөв асуулт байна. Бидэд яг одоо технологи бол өөрөө ингээд энэ манай бизнесийн операшн одоо борлуулалт гэж ярьдаг шүү дээ. Энэ хэсгийг бол ингээд шийдэд байгаа. Тэгвэл нөгөө талд энэ чинь хүний харилцаа явж гин тэнд асуудал гарч гин те. Үйлчлэг үзүүлж байгаа юм шиг асуудал гарч л таарна. Тэгэхээр энэтэй холбоотой нөгөө фидбэкийг авах. За авсан фидбэк дээрээ ажиллах. За тэгээд тэрнийг бол бид нар бас хүний хүчээр шийдэж бас барахгүй юм билээ тий. Яг цөөхөн байхад бид нар бол ингээл call center гомдлын юмнуудаар бас явдаг байсан. Тэгээд тэр мэн бол ерөнхийдөө хүрэлцгээ болж гисэн бас анзаарчихсан. Тэгээд жилийн өмнөөс бид нар бол одоо яг энэ сайн хэлсэн review процесс төр бүр маш одоо чухал ач холбогдол өгөөд ер нь манай операшны баг тэр чигтэл тэрнлүү анхаарал төвлөрсөн гэсэн. Тэгээд яг сайн асуудлууд мэдээж байгаа. Сайн нэг хитэн тоо хэлэх юм бол одоо манай нийт хэрэглэгч нарын ревюгээ сайн өгөөч нэгдүгürt. Эхлээ сайн өгөх хэрэгтэй байна тийм. Өгүүлдэг болгохын тулд нэлээд ажил яваад за урд нь бол нэг 10 хэрэглэгчийн нэг 100 хэрэглэгчийн нэг 14.5 л өгдөг байсан үнэлгээ. Одоо бол 100 хэрэглэгчийн 20 буюу 5 хэрэглэгчийн нэг нь үнэлгээ бол өгдөг болсон. Ингээ нэмэгдээ яваад байгаа. За ер нь бол энэ маань бүр ингээд олон улсын дунд ч нь бол баг 2 хэрэглэгчийн нэг нь ревю өгөөд ингээд явчвал бүр одоо сайн болох. За тэгээд өгж байгаа ревю дотроо дундаж байгаа шүү дээ. 1 одог нь 5 одог нь тийм 1-5 одны скейлээр үнэлж байгаа. Тэрний үнэлгээ бол урд нь манайх нэлээд бас муу байсан байгаа. Одоо яг тэр тэлтийн үед бид нар операшн дийлэхгүй болоод тэгвэл нэг 4.6 хавцаа очиадсан байгаа. Тэгээ одоо бол бид нар жил ингэн дээр анхаарад 479 буюу 4.8 дээр ирсэн байгаа. Тэгээ сар болгон өсөж байгаа. Тэгэхээр энэ мэн зүүрэж байгаа төсөхгүй шүү дээ. Бид нар цаана одоо нөгөө жолооч нарыг шахах, үйлчлэгээний чанарыг сайжруулах. Одоо ер нь хийхгүй юм хийж нэгдэж шүү. Бид нар одоо 5 угаалга хүртэл стап хийгээд цэвэрлж шүү дээ, тий. Маш хямд үнээр угаах боломж гаргаж өгөө. Зах зээл дээр байхгүй үнээр угаах боломж гаргаж өгөөд, тий. Тэгэхээр тэр бол одоо Uber бол тийм хийхгүй шүү дээ, тий. Тэгэхээр бид нар нөгөө түрүүлсэн шүү дотоодын хэрэглэгчнтэйгээ нэг
одоо шат хамт явна гэдэг шиг те жолооч нарыг бас тэгж байна. Үйлчлэгээний нөгөө доод review 4.4-өөс доош бол үйлчлэгээнд явахгүй гэж жолооч нар нэлээд ингэ шахаж байна. Black-ийн үйлчлэгээ бол одоо саяхан сарын өмнө 485-аас дээш бийжж Black-т явна гэдэг. Энэ бол бас нэлээд өндөр босго болчихж байгаа байхгүй. Гэх мэтчлэн нөгөө автомашин үйлдвэрлэгч орн биш болохоор бас яг ингэ шууд машинаар ингэчих бас чадахгүй байна. Тэгэхээр үнэлгээний системээр явах нь угаасаа зөв. Үнэлгээний систем ингээд удаан явах тусам айгу сайжирч байна. Жолооч нар тэр үнэлгээний системэнд анхаардаг болоод хэрэглэгчээсээ гойдог болоод надад 5 од өгчих тий 5 одны үнэлгээгээ дараадаг өрөөч гэх юм. Ингээд эерэг юмнууд бол үүсэж байна. Тэгтээ өдөр тутам гомдол бол одоо тоо нэмэгдээл байгаа. Тэгэхээр одоо энийгээ бол бид нар одоо нөгөө AI тренд болж байна гэдэг шиг тий цэвэр автоматжуулах AI шийдлэр хэрэглэгчийн асуудлуудыг шийдэх. За тэгээ яг нөгөө ноцтой санал гомдлууд дээр бол маш хурдтай ажилдаг болох гэдэг ийм дотоод операшны ажлууд дээр бол маш их одоо үйл ажиллагаа зарцуулж байна. Миний яг ингээд хувийн бодлоор би ч яг одоо найзуудтайгаа ингээд үнэн үү гэд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж ирэхээс өмнө ер нь бол олон стартап компаниуд байсан. Томьёо тэгэл өөр старт Mongolia, Pinecone мөн гэдэг. Тэнгүүд миний харж байгаа хамгийн ер нь амжилттай явж байгаа яг амжилттай явж байгаа стартап гэд би яг зөв хувийн зөв өнцгөөс ингээд шууд дүгнэхэд сүүл бодоход богж дүгнэхэд хэтгэл компани байгаа байхгүй баг. За энэ одоо ах нар яг л эхнээсээ яг тэр те бидний үзэж өссөн Silicon Valley гэдэг цуврал шиг ингээд стартап хийгээд эхэлсэн хүмүүс гээ харахаар нэг юм гарын 5 уранд л дотор байгаа даа. Тэнгүүд ер нь энэ амжилттай стартап яг UBCAP шиг ч юм уу одоо би яг UBCAP-ыг үнэхээр амжилттай гэж хэлнэ. Амжилттай ингээд энэ төвшөнд ирэхэд амар хэмжээний хугацаа зарцуулдаг юм байна да гэд. Намайг бүр анх ажил хийж эхэлж байхад л отгоох бид нар нэг юм хурд хэмждэг юм машинуудын доор суйрлуулж эхэлж байгаа энэ төр гэж ярьжсэн байхгүй. Тэгэхээр тэгэл бүр тэгсэн чинь тэрнээс ч өмнө бүр аль хэзээ бас дахиад 5 жилийн өмнө тэрнээс 5 жилийн өмнө эхэлсэн байх чинь тий. Тэгээ амар их урт хугацааны процесс авдаг юм байна гэж юу н хараад. Тэгээ зүгээр энэтэй холбоотой зүгээр нэг сонирхолтой асуулт гээд ковид ер нь UBCAP-д муугаар нөлөөсөн үү, сайгаар нөлөөсөн үү? Ер нь яг ийм за мэдээж муугаар нөлөөсөн баг. Ковид маш сайн нөлөөсөн. Яг тухайн үедээ бол муугаар нөлөөсөн. Тэр чи одоо бүх юм явахгүй болчихж байгаа шүү дээ тий. Тэгвэл тухайн үед бол бидэд бас нөгөө венчур хөрөнгө оруулалт авсан. Яг үе таарсан. Авсаацтай. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаа авах хэрэгцээтэй угаасаа байсан. Тэгээд авсан. Тэгээд яг ковид болсон. Бид нар тэр үед угаасаа нөгөө хөрөнгө оруулалтч авсан. Дараагийн сайжруулалтаа хийх ёстой байсан учраас яг тэрэн дээр л ажиллаж таарсан. Тэгвэл тэр хугацаанд бол операшн бол тасалдаагүй. Тэгвэл орлого одоо бүх юм бол таг зогссон. Тэгвэл нэг сайнаар туссан гэж байгаа нөгөө overall дүгнэхэд сайнаар туссан гэдэг байхгүй нийтээр дүгнэ. Тэр нь яагаад юм гэхээр ковидын үеэр хүмүүсийн хоорондоо нөгөө ойртох хүрэлцэх бол эрсдэлтэй гэдэг нь ковидын дараа бий болж гисэн. Тэгэхээр нөгөө нэг тэрний өмнө ямар байсан гэхээр юм гар өргөдөх юм маягийг бид нар ерөөсөө ингээд өөрчилж чадахгүй айгүй хандуулаад байсан байхгүй. Grab Uber дээр бол тэр чинь ингээд шийдэгдээ явцсан байдаг. Монголд болохоор бид нар хичнээн гоё 1000 төгрөгийн л одоо илүү төлбөртэй байдаг штэ. Дуудлагын такси бусдаар бол адилхан байгаад байсан. Тэгээ тэр 1000 төгрөгнөөс болоод гэх нь хайшин. Гэхдээ ер нь бол хэрэглэгчийн хэм маяг бол гараад ингээд дуудахад такси угаасаа л зогсчдөг. Тэгээд суухад 1000 төгрөг төлөхгүй дуудлагын. Тэгээ явцдаг. Тэгтээ дотор нь ороо суугаад нөгөө төлбөрийн асуудал гэл нөгөө төмөн зовлонтойгоо байгаа штэ тий. Хин ч хамаагүй зогсож чинь гэдэг ч юм. Тэнгүүд бидний хувьд бол эсэргээрээ бүртгэлтэй үн тарифын хэрүүлгүүгээл олон үнцийн нөгөөдөгаа боловч яг тэр нэг үзүүрийн энийг л дийлэхгүйсэн байхгүй. Тэнгүүд яг ковидын үед тэр эрсдэлтэй гэдэг нь хүмүүсүүдэд тийм ойлголт бий болоод тэгээ ковидын үеэр бид нар бас нэг сайн зүйл хийсэн. Одоо манай огийн санаачилсан. Хэдүүлээ энэ пилонк наагаад одоо юм нөгөө нефт харагддаг юм хулдаасан зузаан пилонк гэдэг шүү дээ. Жолооч нар бүгдийг пилонкчуулаад тэгээ үйлчлэгэнд явуулъя гэдэг нэг цөөхөн хэмжээний таксиг зөвшөөрлийг аваад нэслээс цөөхөн хэмжээнд тэр бол хаанаач хүрэхгүй л дээ. Тэгээд явуулаад тэгээ тэр бол хүмүүст аягүй их бас ихтгэлцэл бий болгосон. Тэгээд тэрний дараа гудамжинд гараа өрөх хүмүүс бас маш эрсдэлтэй болж эхэлсэн. Тэнгүүл манайхыг дуудахаар нөгөө пилонктой такси ирнэ гэд. Тэгээд дуудлагаар дуудах хэрэгцээ огцом нэмэгдсэн. Урд нь бол нөгөө гараараа ингэж дууддаг байсан улсууд хүчээр тэгж дуудаж эхлээд тэгээд нэг хэвлээд үзчихэр чинь хүн өөрсдөө тий. Тэгээд яг тэр бол амар сайн нөлөөлөл ковидын дараа манай бизнес бол шууд өсөлтийн юунууд руу ороод ирсэн. Тэгтээ мэдээж тэр хооронд бид нар нөгөө хөрөнгө оруулалт аваад аппликейшн бол нэлээд сайжирсан.
нөгөө нэг та саягийн угаасаа венчур хөрөнгө оруулалт гэдэг чинь ихэнх нэг стартапын бүүн болсон шүү дээ. Яг ковидын өмнө ингээл бүх хүмүүс ингээл амар стартап хийгээл 10 их сургуулийн оюутнууд хүртэл шууд стартап гэж яваал нэг бүүн болсон. Тэгэл тэр бүр чиглэлийн инфлюенсер хүртэл гарч ирж байгаа юм тий. Тэгээд яг одоо ингээ харахад нэг хэдхэн л газар юу нэг доктортой явж байгаа байхгүй. Тэгээ энэ төвшөнд ирэхэд ялчгүй нэг чухал зүйл нь бол хөрөнгө оруулалт байсан баг. Тэнгүүд хөрөнгө оруулагчид ер нь яг юунд итгэж яг гол одоо хэмжигдэхүүн юунд итгэж танд хөрөнгө оруулаад байгаа. Тэгээ яг UB Capital хөрөнгө оруулаад байгаа. Харин одоо энэ сэдв айгүй эмзэгл болчлаа л да тий. Одоо ингээ бүүм нь баг дуусчуу гэмээр ингээл амар их стартапууд байснаа байхгүй болчлоо. Хөрөнгө оруулагчдын сонирхолч гэсэн буурчлаа тий. Тэгээ уг нь бол энэ ингээд явж явах хэвээр байсан зүйл л дээ тий. Тэгээд нөгөө боловсруучсан бэлдэж байгаа гитэмс шиг юм одоо экосистем нь бас байхгүй болчлоо гэдэг ингээл айгүй олон асуудалтай. Уг нь бол ингээд айгүй потенциал байгаад идэг тий. Тэгэнгүүт л яг асуултны юу ороход бол яг хөрөнгө оруулагчийн зүгээс харахад бол угаасаа олон улсны чинь амар эрсдэлтэй хөрөнгө оруулалт руугаа ордог. Тэгвэл тэрнийгээ дагаад нөгөө талдаа бас маш том боломжтой өсөлтийн боломж байдаг. Тэгэнгүүт л Монгол тэр нөгөө суур экосистемүүд нь муу байгаад байгаа учраас дахиад бүр эрсдлийн нэмээд байна л да. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн хувьд бол энэ гаргахад аюу хэцүү шийдвэр байгаа юм. Үнэхээр л одоо сэтгэлтэй хүмүүсүүд л ийшээ хөрөнгө оруулалт хийж байна. Одоо өргөжлүүлж одоо хийж байгаа сууд ч гэсэн. Тэгэхээр стартапт бол хөрөнгө оруулалт номер 1 шүү дээ. Ер нь яг стартапын early stage гэж ярьдаг шүү дээ. Анхан шатн дээр бол хөрөнгө оруулалт чухал юм байхгүй. Хөрөнгө оруулалтыг авахд бол стартапт бол одоо хөрөнгө оруулагч талаас харахад бол яг би төсөөлж ярьж байгаа шүү дээ. Өөрөө хөрөнгө оруулагч болчихоо. Баг амар чухал, маш чухал. Одоо тэгэл нэг жил явснаа алга болчдөг тий. Турштай байдал гэж ярьдаг шүү дээ. Never give up map гэж ярьдаг тий. Стартапт угаасаа тэр бол хамгийн чухал зүйл. Тэгэхээр тэрнийгээ л олон жил харуулж чадсан хүмүүсүүд хөрөнгө оруулалт авах магадлал өндөр. Тэгээд тэр нь угаасаа хэцүү, маш хэцүү тий. Маш олон одоо төлөөс төлж байгаа шүү дээ тэр багууд цаана. Тэр хүмүүсүүд нь. Тэгэхээр тэрнийгээ нэхэ ил яриад идэггүй. Тэгтээ тэрнийг нь ойлгоод хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр одоо ингээл хөрөнгө оруулалт хийсний араас те дараа жил нь нөгөө баг нас байхгүй ч болно шүү дээ те. Тэгээ тэрэндээ тэгтээ заавал нэг юм тэр хүмүүс бол заавал байх ёстой ч юм уу те. Дийдэг нэг тийм хүчтэй тийм юу юм уу шаардлага энэ төр байх уу байхгүй юу. Ер нь одоогийн бага ер нь хадгалаад нэг 3 жилдээ бол явах ёстой шүү энэ төр гэдэг ч юм уу те. Яг хөө тийм заалт оруулчвал айгу хууль бос болчихлоо ах л та. Гэхдээ ер нь нэг юм аман хэлбэрээр энэ ч юм уу менежмент нь ер нь орж явах дээр тэднийг өөрсдөө хөрөнгө оруулж траклал явдаг бах тий. Ер нь тэгдэг штэ. Ер нь тэгээ багийг угаасаа хардаг тий. Айдиаг нь хардаг. За зах зээлийн хардаг гэл нэг юм 3 юм хардаг л гэдэг байгаа штэ хөрөнгө оруулагч нар бол тий. Тэгэнгүүт л яг ясан дээрээ одоо айдиа бол бас өөрчлөгдөж иж болох юм билээ. Баг сайн байвал тий. Нөгөө pivot хийн гэж ярьдаг штэ. Айдигаа шууд өөрчлөөл. Тэгэхээр тэг багаас л хамаарчж байгаа байхгүй. Тэгэхээр маркет бол яг чухал. Анхнаасаа нэг юм маркета буруу хартсан жижиг маркеттэй тий. Эсвэл бүр disruptive юм яриад байгаа биш бол тэр тохиолдолд маркетинг тодорхойлох боломжгүй шүү дээ. Түүнээс биш маркетаа бас буруу хараад байвал бас хэцүү. Тэгэхээр за яг маркетинг чиглүүлээд ингээд ийм биш үү гэдэг. Тэрнийг хүлээж аваад баг нь амар юм динамик гэдэг чинь тийм байгаад өөрчлөлтөд ингээд явж ивэл бас өөр. Тэгэхээр хамгийн чухал нь угаасаа баг л болчих гээд байгаа юм л да. Тэгэхээр яг гэрэмэрэн дээр доктортой байх ч юм уу оролдог байхыг үгүйсэхгүй. Гэхдээ хөрөнгө оруулагч хүсдэг зүйл нь угаасаа л за та 3 маань нэг ингээд доктортой явна үсттэй үзнэ үсттэй би ч мөнгө өгөх гэдэг шүү дээ. Фаундеруудтай л хэл. Угаасаа хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр угаасаа нөгөө багийн пич дээр ч гэсэн фаундерууд л байдаг шүү дээ тий. За энэ тэгээд гурлаа ижлэх бас байвал утгагүй. Нэг нь одоо захирлаа гэдэг ингээд тий. Нөгөө пазл гэдэг шиг ядаж бие бинийгаа нөхдөг байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тийм шаардлагууд угаасаа харна. Тэгээд та ингээд сайн инженер тий. Одоо та ингээд түр ярьсан шүү дээ. Манай технологийн баг амар хүчтэй гэдэг. Та ер нь сайн инженерүүдийг яаж хадгалж авч чадчихэв? Одоо миний мэддэг сайн инженер манай найзууд бол бүгд л remote-оор гадаадд ажиллаад Таиланд, Маялганд амьдрал, том компанид ажиллаад тэгэл тэнд зүгээр мөнгөө сайхан өгөөрэй. Үнэхээр сайхан амьдарч байна. Тэгээ тийм тийх боломжтой хүмүүсийг та яаж ингээд энэ Монголд нь уяад ингэж байлгаж чадаад байна? Эсвэл та тэрэн дээр ер нь өөрийгөө хэр сайн гэж бодож байна? Хүн ер нь амар мундаг зундаг хүмүүсүүдийг алдсан тохиолдол байгаа тэнд. Байлгүй яг энэ олон жил чинь тэгэл олон л дээ олон. Гэхдээ буцаж ирсэн бас баггүй бид нартай буцаж иргэж нийлсэн девелоперууд бас зөндөө. За ер нь бол сайн инженерүүд бол зөвхөн цалин бол бас хүсдэггүй. Би өөрөө инженер болохоор бас таамаглаад тахгүй. Мизорныг одоо үдэ ирэхэд бас нэлээл цаг зарцуулсан л та. Тэгэхээр тэн дээр бас нэг анхаарсан зүйл нь
гол нь хийж байгаа ажил нь яг үнц нь бий болох хэвээр. Тэгэхгүй одоо би бол одоо жишээ нь хэдэн онд ч үлээ бид нар байгууллагын захиалгат ажил хийхгүй гэж бид шийдэжсэн байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө нэг байгууллагад зориулж систем хийж өгөөд за тэр нь яг хөтэ нэг захирал ч юм уу тэр хийлэг захиалсан усууд нь хэрэгцээ шаардлага болж ийн гэдгийг бол авчдаг. Тэгээ магадгүй цаашаа яг нөгөө өөрсдийн хэрэглэгчнэр энэ төр нэг ажилдаггүй. Тэгэхээр бидний нэг ингээд хийсэн юм нэг мэдгэдэггүй байгаа байхгүй. Үнц нь өгөөд байгаа юм уу гүм үү. Гэтэл би энд чинь сэтгэл гаргаад байгаа нь хийчээд идэг те. Тэгэхээр нөгөө байгууллагын ажил, төрийн ажил ч гэдэг юм уу ийм тендерийн ажил мэдлийг бол бид нар хийхгүй. Энэ бол бидэрт үнц нь мэдгэдэггүй байна те. Гэт ингээд болжсэн. Тэгэнгүүт л шууд эцсийн хэрэглэгчтэй харилцаж байгаа үйлчлэгээл хий. Ядчил болж байгаа болохгүй байгаа өөртөө мэдж авч байна. Тэгээ сайжруулах боломж байна гэдэг. Тэгэхээр тэгээ UB Cab яг ингээд амжилттай ч гэдэг юм уу те тодорхой хэмжээнд хэрэглэгчтэй үнцнийг өгөөл жолооч нар маань одоо та нарын одоо хийсэн зүйлээр би ямар ч байсан ингээд орлого болоод байна. Би байрны лизингээ төлж гин. Хашаа байшингаа сайжруулчлаа те машинаа ингээд зээлээ төлчлөө. Би өрийн дарамтгүй боллоо гэх ингээд маш олон тийм сэтгэлдлүүд байгаа. Тэгээд эн чинь бид нар яг хийж байгаа зүйл үнцэнтэй байна гэдгийг шууд хэлж өгч чадж байгаа хэрэг. Тэгэхээр нөгөө инженерийн хийсэн ажил чинь нэг би нэг юм жижигхэн эрг шуурга хийгээл байгаа юм шиг мэдрэмжтэй байгаа л удаа дэвэл бас удахгүй шүү дээ тэр инженер тэгэл өөр юм руу явчихна. Тэгэхээр хийж байгаа зүйл нь миний хийсэн юм чинь тэнд шууд ингээд үнцэн үсэт шүү дээ тий. Тэгэхээр ингээд урам аваад за мэдээж цалин хөлс бол өрсөлт хөөц байх хэрэгтэй. Яг тэгвэл инженерүүд ч одоо үнэлгээ нь өрсөлт хөөц болчлоо. Бид нар зөвхөн дотооддоо биш гадны сайн ярьж штэ. Uber, YouTube энтертэйгээ өрсөлдөж штэ. Цагаадлах юм бол тий. Тэгтээ тэнд байгаа инженерүүд бол Монгол улстай ч юм уу тий. Бас тодорхой хэмжээнд үндтэй юм бүтээч гэсэн бодол байгаа штэ. Тэгээд яг хийж байгаа зүйл нь өөрт нь шууд мэдрэгдэх төсөл төр ажиллах сонирхол байгаа. Тэр л хамгийн чухал point л болж байна. За хоёлаа яг л нэгэнт хөрөнгө оруулалт ярьсан учраас IPO гэдэг яриа 2023 оноос UB Cab-ыг ер нь дагж явж байгаа. За одоо энэ IPO-тэй холбоотой ажил ер нь юу болж байна? Хоёлын ярилцлагын нь бас ер нь ярилцаж эхлэхээс өмнө хоёлын төрлийн хальт ярьсан тий. Одоо энэ ажил ер нь хэр болж байна? Тэгээ хизээ ер нь UB Cab-ыг IPO хийх юм гэдэг мэдээлэл. Энэ ямар нэгэн байдлаар энэ подкаст ямар нэгэн төлбөр аваагүй шүү. Золоохыг зүгээр л шууд урьж ичрэл оруулж иж байгаа. Тэгээд нэлээ их ярих зүйл байсан болохоор тэг зөвчөр өрсөд. Тэгээд яг энэ IPO-тэй холбоотой юм бид нар ямар хүлээлттэй байх вэ гэдэг. За яг одоо эн чинь нөгөө яг аль биесны шийдвэр энэ төр гараагүй болохоор янз бүрийн одоо зарлж болдоггүй. Ер нь бол нэлээд төгцсөн байгаа. Түрүү ярьсан нэлээ эрт бид нар хийн гээл ярьсан. Гэхдээ тухайн үед бол бас бэлэн бишлээсэн юм билэ. Тэгээд мэдхгүй шүү дээ. Агадал IPO жирсгэж чинь гэдэг шиг те. Тэгээ маш олон бэлтгэл ажлууд хэрэгтэй байсан юм байна. Хөрөнгө оруулалтын орчныг бас судлаа те. Дотоодын бирж одоо эн чинь зах зээл шүү дээ те. Чөлөө зах зээл гэдэг шиг эрэлт нийлүүлэлт гэдэг ингээд зүйлүүдээ судлаад бэлтгэл ажлуудаа хийж явсараа л энд хүрлээ. Тэгээд түрүү хэлсэн BDD-ийн хувьд бол яг түрүү хэлсэн нөгөө цөөхөн технологийн компаниудын нэг байгаад байна шүү дээ. Одоо болоод яваад байгаа ямар ч байсан. Яг одоо хэрэглэгчдийн төлбөр мөнгөө энэ одоо гадаад явчих гээд байгаа гэдэг шиг тийм юм ур чадвартай инженерүүдэд тогтоон бариад амжилттай ингээд зөвхөн UB Cab дээрээ төвлөрөөд хөгжүүлээд ингээд явж байгаа. Яг л гадны технологийн компани шиг бизнес модельтэй нэг чиглэлтэй ирээдүйн боломжн дээр ажилладаг ийм компани байгаа тийм. Тэгэхээр хөрөнгө оруулагчид одоо бид нар өөрийнх нь компаниа санал болгоход болцсон юм байна. Энэ нэг талаараа бол бид нар юу гэж ойлгож байна гэхээр хариуцлага тэгтээ засаглалын бол зөв хэлбэр. Яг тэгвэл энэ үнцнийг хамтдаа бүтээе. Хамтдаа бас хуваалцъя те. Одоо Монголын нэг яриатай асуудал шүү дээ. Баялагын тэгш ус байрлал гэдэг. Энд чинь олон улстай угаасаа хамгийн зөв загвар шүү дээ. Нөгөө талаасаа бидний хувьд бүр илүү одоо IPO хийж ийн гэхээр л юм custom project-тай усуд болоод л шат амжилттай болоод л те. Ийм corporate компани шиг болно гэж харахгүй байгаа. Бидний хувьд юу гэж харж байгаа гэхээр технологийн компани харин бүр илүү хариуцлага нэмэгдээд байгаа бол тэр хүмүүсүүд ч өгөөж хүртэхийг хүсэж байна. Энэ компаниг томроосоо гэж хүсэж байгаа болж л орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бүр илүү урттай байх хэрэгтэй. Тэгэхээр бүтээмжээ бүр яаж дахин нэмэх үү? Яаж бүр илүү одоо Uber, Amazon, Apple шиг байгууллагын дотоод процесс тэр засаглал тэр бүх зүйл тийм хурдтай байх уу гэд бүр байгууллага хүртэл дахин re-engineering хийх хэрэгцээтэй болж байгаа. Тэгэхээр одоо бид нар Монголд бол суралцаад ах компани гэхэд бол аюу хэцүү. Тэгэхээр нөгөө Google, Facebook-ээс
одоо үлгэрлэхтэй ийм л болж эхэлж байна. Та ингээд суралцж байхад явцад ингээд яг за фаундерууд яг ямар одоо үе шатад ямар 3 асуултыг нь өөрөөсөө асууж иж IPO хийх цаг нь болсон бэ гэдгийг ер нь мэдэх юм. Тэгээ та яг түрүүний ярианда зогсдуудсан те ер нь манай үйл ажиллагаа ингээд докторж аваад ингээд яаж ин гэдэг шиг. Яг ер нь яг ямар 3 шалгуурыг хараад за одоо ер нь IPO хийхгүй бол болохгүй байна гэдэг тэр шийдвэрээ гаргах хэрэгтэй. Түрүүний нөгөө хөрөнгө оруулалтын үе шатуудыг дамжих нь бол зөв юм билээ. Яг тэгвэл тэгжээж нөгөө нэг хөрөнгө оруулагчтай харилцаа тий. За ер нь бол нөгөө за founder CEO гэж ярих юм уу тий. Founder CEO байх, энгийн CEO байх хоёр бол бас нэлээд ялгаатай. За founder CEO байхад бол өссөн үсээгүй чи юм 3 зүйлийн тэнцвэрийг олох хэрэгтэй болно. Одоо жонглерчин гэх юм бол тий. Тэгээ гурван урагшин зэрэг шидчихэж чиний нөгөө дугуйтай жонглерчин юм шиг надад санагдаад байдаг л та ингээд жигээд урагшилж явах хэвээр. Гэхдээ бөмбөгнүүдээ яг байранд нь шидэж болохгүй. Жохоо урагшин дали шидэх хэвээр тий. Тэгээ нэг нь урагшин дали шидчихэж ингээд бүгд урагшилж байгаа. Яг тэрэн шиг тэр 3 жонглерын 3 бөмбөг нь юу юм гэхээр нөгөө нэг нь хөрөнгө оруулагч, нэг нь хэрэглэгч, нэг нь баг одоо компани тий хүмүүс гэсэн. Тэгэхээр аль нэгийг нь урд нь тавиад ээж болохгүй. Тэгэх юм бол тэр жонглерийн үзүүлбэр дуусна тий. Тэгэхээр ингээд гурвангийн яг нэг нэгээр нь дараалж шидэх хэвээр тий. Тэгэхгүй нэгийг л урагшин шидэд ээж болохгүй. Тэгэхээр инхээр одоо хөрөнгө оруулагч одоо урагшин шиднэ гэдэг чинь тэр CEO founder бас өөрөө урагшаа юм зүйл ярих хэвээр гэсэн. Илүү ирээдүр ярих хэвээр гэсэн тий. Тэгжээж нөгөө хөрөнгө оруулагч нар чинь одоо тэр хөрөнгө оруулалтыг чинь шийднэ. Эсвэл тэр компани амбиц, зорилго, төлөвлөгөөг чинь бас батлна тий. Нөгөө талд чи урагшаа хүмүүсээ урам зориг өгч чиржээж тэрний чинь тэр амбиц чинь биелүүлэх багчин хийн. Түнс чи яриад бол хийхгүй шүү дээ ганцаар тий. Тэгээ хэрэглэгчээ бас урагшаа юм ярьж ирээдүг нь ярьжээж хөгжүүлж шин зах зээлийн шин боломжууд нэрээ байшин тий. Ингээд ийм л ажил. Тэгэхээр нөгөө энийг ойлгохын тулд хөрөнгө оруулалтын тэр angel хөрөнгө оруулалт, дараагийн venture хөрөнгө оруулалт гэдэг энэ олон хөрөнгө оруулалтуудыг бол авах хэрэгтэй. Тэгжээж тэр нөгөө тэрэн дунд чинь янз бүрийн exit round-ууд гарна тий. Зарим үүсгэн байгуулагч нар орно гарна гэдэг ч юм уу. Хөрөнгө оруулалт авах болгонд компани ажилчдад хүлээлт үүснэ. Нэгэнт хөрөнгө оруулалт авцснараа бүтээгдэхүүнээ сайжруулах хэрэгцээ үүснэ. Хэрэглэгчд үн цэнээ яг өгж гин өгөхгүй байх уу гэдэг хүлээлт үүснэ тэр хөрөнгө оруулалтын дараа гэдэг ингээд маш олон даваа угаасаа давах хэрэгтэй болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтын раундуудыг заавал давах хэрэгтэй. Тэр бол маш чухал. Би яг IPO-тэй холбоотой нэг ийм асуудал нэг сая яригдсан. Сайн нэг сошиалор ингээл MCS рүү амар их дайралт ингээл ирлээ шүү дээ. Тэнгүү тэрэн дээр ингээд MCS-ийн хувьд одоо IPO хийх цаг нь болсон гэдэг яриануд бас ингээл зарим одоо их сургуулийн багш нар ч юм уу эдийн засгийн өөр бизнесийн чиглэлийн хүмүүсийн тэр амнаас нэлээд сошиалор гарч ах шиг байна. Яг таны хувьд зүгээр MCS-ийг одоо IPO хийх цаг нь болсон байна уу үгүй байна уу гэдгийг чи харж байна. Эсвэл IPO хийхгүй бас ингээ явах зам нь өөрөө хэр гайгүй зам юм гэж та хувьд таамаглаж байна. Тайлангуй одоо тэр зам дээр одоохондоо бол байгаад байгаа шүү дээ. Яг би одоо энэ том бизнесүүдийг мэдэхгүй л дээ. Угаасаа том бизнес болохоор олон дотор бизнес байгаа. Бизнесүүд нь тусдаа IPO хийх юм бол байх бах. Одоо угаасаа л тийм байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бүхлээрээ хийн мэн гэдгийг бол сайн мэдэхгүй л байна. Яг тусдаа компаниуд нь хийх бол үсэхгүй л бах л та. Одоо манай хувьд болохоор яг бид нар чи яг нөгөө нэг технологийн суурьтай тэгээд нэг хэрэглэгчтэй дунд нь төрөл бүрийн үйлчлэгээ санал болгоод байгаа учраас бүхэлдээ л IPO хийж байгаа юм би кап хаалтангаараа тий. Тэгэхээр ер нь бол IPO хийдэг байвал айгүй зүгээр энэ компаниуд ялангуяа одоо энэ шин гэх юм уу те залуу технологийн биш ч гэсэн компаниуд хийдэг байвал энэ зах зээлийг хөгжүүлж иж түрүүний ярьсан нөгөө зөвхөн банкны салбараас хамааралтай биш мэж гэл эдийн засгч нар олон юм байдаг шүү дээ те банкны салбараас хамааралтай харч одоо бас нэг гажуу зөвдлүүд үүсэж гин гэж байна. Хөрөнгөний зах зээл хөгжихгүй байгаа болохоор хөрөнгө оруулалтын боломжууд айгүй тийм цөөхөн байна ч гэдэм ингээд тэгэхээр энэ хөгжүүлэх хэрэгтэй л байх гэж. Надад тийм бас нэг ийм технологийн салбараас нэг юм тэрбумтун гарч ирэх хэрэгтэй санагдаад авах надад тэр талын дуу хоолой бүр амар сайн сонсогдож явах хэрэгтэй гэдэг ч юм. Тэгээ зах зээл нь яг Монгол байх ёсгүй юм шиг байна. Ер нь тийм хүмүүс. Тэгвэл нэг юм илүү бие даасан байдалтай. Таны ер нь зүгээр хувьд анзаарж байгаагаар ер нь ингээд би өмнөх ингээд ярилцлагуудаас бас ингээд яхад entrepreneur хүмүүс ингээд хаасайгүй ингээд жигд төрдийн гинэ. Ер нь ингээд сайд нэг ч юм уу те. Тэнгүүт ингээд Монголд одоо нэг 3.5 сая хүнтэй гэж бодоход нэг юм 3 юм уу 4 entrepreneur юм амар жоохон genius ч юм уу те. Тийм гайуд явж яхахыг бол үгүйсэхгүй. Тэгээд таны хувьд ер нь
харж байгаагаар одоо энэ технологийн салбарын хөгжил нь цаашдаа Монголд ер нь хэр явагдаад хизээ ер нь монголчууд анхныхаа технологийн салбарын биллионерыг угтаж авах бол яг сүүлийн үеийн тэр нөгөө сайн мэдээ гэх юм уу сайн ажлууд бас байна л да манай төр зэсгээс ийсэн. Одоо тэр технологийн компаниудын татрын хөнгөлтийн асуудал нөгөө үйлдвэрлэлийн мэдээлэл технологийн үйлдвэрлэлийн хууль орсон. Одоо журам нь үлээгдэлх юм тийм нэг авал газ уншиж. Яг хэрэгжээд эхэлсэн үү тийм? Хууль бол одоо онч гарцсан. Тэгэхээр хууль нөгөө журамгүй болохоор үйлчилж эхэлдэг зовлонтой юм шиг байна. За тэрний одоо батлах гэдэг асууртаас тэрнийг хордон баталчмаар байна. Ингэх юм бол энэ бол нэлээд том түлхэц болно. Тэгэх юм бол бас магадгүй эргээд хөрөнгө оруулалтын асуудлууд нь сэргэж эхлэх байх. Одоо бол би зүгээр анзаарч харж байгаа хөрөнгө оруулалт нэлээд татарчуу гэж харлаа. Тэр нөгөө 14 оноос эхлээл манай стартап гэж гоё ингээл явсан. Хайп гэх юм уу те. Ингээ гоё явж исэн юм байна. Ерөнхийдөө жоохон одоо л зарцсан тийм. Тэгэхээр энийг саяных шиг хуулийн юм сайн эерэг орчин бий болгосноор бас бий болох боломжтой байх гэж. Тэгээд энэ хүний нөөцийн асуудлыг бас нэг эргэж хармаар байгаа. Одоо болдог бол гитэмсээ буцаагаад байгуулчмаар санагдаад байна те. Энэ асуудлаа бас шийдэх хэрэгтэй байгаа. Зүгээр хувь хүний хувьд бол харахад бол яг энэ технологи дээр бол айгүйх боломж байгаа. Одоо би бол юу гэж хувьдаа боддог вөхөр мэдээж уул уурхаан бид нар орон хөдөө аж ахуйн орон мөн дахиад солонгослох одоо салбар юу лээ аль жуулчлал гэдэг байгаа мөн. Тэгвэл одоо дэлхий чинь технологийн болчиход байна шүү дээ. Бүр цаашлаад AI болчиход байна. Энэ салбарууд чинь технологигүйгээр бас цаашаа явахгүй. Тэгэхээр технологио дахиад импортлоод байх болчихж байгаа байхгүй тий. Тэгээд ирээдүйд баг технологи нь илүү их одоо маржин гэж ярьдаг шүү дээ. Ашиг нь аваа явчихна. Тэгэхээр нөгөө нэг түүхэн ид чинь хэвээрээ түүхэн эдийн л орон хэвээрээ байгаад болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө технологи гэдэг чинь өөрөө маш том үнцийг бий болгоод идэг гэдгийг одоо манайхан бас ойлгох болцсон юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энийг хөгжүүлэх нь бол аюул чухал санагдаад. Тэгээд миний хувьд болохоор яг гоо бид нар Монголд нөгөө одоо ингээд болж ийн гэдэг нь нөгөө гадны зах зээл дээр төрсэн тэр бомтон гэхээс илүүтэй зах зээлийн хувьд бол хэрэглэгч нь том одоо зах зээл дээр олон хүн амтай зах зээл гэж яригдахаас биш шийдлийн хувьд бол тийм амар бас хол зөрүү байхгүй. Мэдээж тухайн хэрэглэгчийн зан төлөв тухайн улс орных өөр нь өөр. Гэхдээ миний одоо юу гэдэг юм бидний энд сайн технологийн компаниуд бий болох тусам тэнд ноу хау гэдэг шиг тэр хүмүүсийн бизнес хийх арга ухаан, технологийн бизнесийг амжилттай болгох арга ухаан бол бий болчихж чинь гэж би бол хувьдаа дүгнээд байгаа. Тэгэхээр би бол глобally хийж байгаатай нэг ялгаа байхгүй гэж үздэг байхгүй юу? Яг зах зээл нь жижигхэн би нөгөө Elon Musk юу тэд нар шиг тийм амар том биллионер болох хэмжээний бол боломжгүй л дээ. Гэхдээ бизнесийн хувьд би үе шатуудад аваад сурах ёстой зүйлүүдээ сураал. Магадгүй би одоо өөр зах зээл дээр дахиад одоо энд байгаа сайн технологи зах зээлийн тэлэх боломж бол байгаа шүү дээ. Окей. Яг та сая аль жуулчлал гэж ярьлаа. Над дээр нэг ийм асуулт ирсэн. UPCab аль жуулчлалын салбар руу орох уу гэдэг нэг асуулт байсан. Тэрэн дээр та орно орохгүй гэдэг нөгөө бид нар тэр бизнесийг өөрөө 100% хийх үү хийхгүй л гэдэг. Бид нар бол тийм бизнесийг бол өөрсдөө хийхгүй. Түрүүн ярьдаг би нөгөө хамтарч ажиллахад нээлттэй байдаг гэдэг шиг те. Ер нь бол түрүү хэлсэн хэрэглэгчд бид нар бүх үнцнийг бол өгмөр байна. Цаг хугацааг нь хэмжиж байгаа. Гэхдээ тэр бүх бизнесийг нь бид нар хиймээр байна гэсэн үг бол биш. Бид нар тэр цаг хугацааг яаж товчлдог дээр ноу хав бол байна. Тэр экспириенсийг өгөх одоо дадлага туршлага байна. Хэрэглэгч ч байна. Ер нь бол тий. Тэгэхээр тэр хэрэглэгчийг та бүхэн аваач. Гэхдээ бид нар зөвхөн нэг одоо аль жуулчлалын компани ч юм уу бас өгчмөөргүй байна. Платформд өгмөр байна. Аль болох платформ хоорондоо ажиллавал энэ үнцэнтэй тий. Хурдан тий. За хоёлаа ер нь нэг цаг ярилцсан байна. Одоо жоохон хоёлаа газ танаас би гоё асууя гэж утсан юмудаа асуух авчи. UPCab-ийн гүйцэтгэх захирал гэж одоо та яригадаад ер нь хэдэн сар болчихоо? Жил. Яг жил болчлоо тий. Тэнгүүд ер нь таны энэ альбом тушаалаас ер нь хүмүүсийн мэддэггүй зүйл ер нь юу вэ? Яг нэг CEO яг UPCab-ийн CEO байхын тэр нэг гоё бас тий тэр нэг хэцүү ч юм уу. Тим зүйл байгаа. Би зүгээр энэ асуултыг юунаас харсан бэ гэхээр Team Cook-ээс нэг Wall Street-ийн нэг сэтгүүлч асуусан байхгүй. Таны ер нь ажлын яг таны ажлаас яг хүмүүсийн мэддэггүй зүйл яг ер нь юу юм бэ гэх. За би ч одоо тэгтээ яг 2 захирлын ажил хийгээд байгаа. Урд нь 3 ч байсан тийм. Мис орно гээд. Одоо болохоор би UPCab Holding буюу нөгөө толгой компани, одоо IPO хийх гэж байгаа компанийн захирлыг хийж байгаа. За тэнд бол бас нөгөө хөрөнгө оруулагчтай харилцаа, нийт холдинг компанийн санхүү төлөвлөлт тийм
хүний нөөцийн бодлого хууль гэдэг асуудлууд бас байгаа. UB Cab гэдэг маань бол одоо нэг компани гэсэн үг шүү дээ одоо такси бизнесийн. Тэрэн дээр бол илүү одоо бүтээгдэхүүн, operation тэ одоо энэ чиглэлийн ажлууд байгаа гэсэн. Тэгэхээр би бол одоо бүгдийг л холж ийн гэсэн үг л дээ. Яг одоо UB Cab-ийн хувьд ярих юм бол UB Cab дээр бол би одоо маш их цагийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр зарцуулдаг. Тий, ер нь бол тэгээд датан дээр бас их суудаг. Яг би өөрөө бас статистикийн газар бас нэг 4-5 жил ажиллаж ирсэн. Тийм. Туршлагатай. Одоо 3 сая хүний датан дээр шууд ажиллаж эхэлж ирсэн. Оюутан байхдаа дадлага хийж орвол. Тэгээ нөө датан дээр аягүйх бас ажилласан туршлагатай болохоор датан дээр аягүйх суудаг. Тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр бас аягүйх суудаг. Сонирхолтой л юм. Тий. Ер нь хэр аргийн технологи компаниудыг CEO-ны тим гүйцэтгэлийн юм руу ер нь бол нэг хайхтар ордог шүү дээ. Тий, ер нь одоо жишээ нь тэр Elon Musk юмнуудын одоо биографиг би их уншдаг л та. Тэгээд тэднийг уншихад бол бүтээгдэхүүн рүү ер нь угаасаа аягүйх ордог л байсан юм билээ. Одоо ч гэсэн аягүйх анхаардаг гэдэг. Тэгээд ер нь бол технологийн бизнес хий гэж бодож байгаа бол би нэг юм цэвэрхэн цагаан цагтай CEO бол би бол тохирохгүй гэж боддог байхгүй. Оюун л бодлоо. Тэгэхээр илүү бүтээгдэхүүн рүү бол орох хэвээр тэгжээж тэрэндээ бүр юм шатах хэвээр тий. Тэгжээж бас их амжилттай байх. Урт хугацаанд байгаа шүү дээ, тийм амжилттай байх хэрэгтэй л гэж. Тэгвэл таны ер нь хувийн арга барил бол ер нь тэр чиглэл рүү гэл юм тий. Зарим миний зүгээр харж байгаа стартапын одоо фаундер гүйцэтгэх захирлууд эхлээл нэг юм амар ингээл явж байгаа л дараагийн яг үеэсээ эхний хөрөнгө оруулалтаа олдог дараагийн үеэсээ зүгээр л ингээд самбар дээр айдиа бичээл сэтлээ ингмээр байна гэж зүгээр ярьдаг хүн болчих юм санагдаад байгаа байхгүй. Тэг гүйцэтгэл рүү ерөөс орохгүй. Тэгэл нөгөө нэг компани уналт мулт ажилчид нь хүртэл фаундертай итгэхэ болж мэлдэг ч юм уу тий. Тийм юм байна. За одоо нэг Tim Cook би Steve Jobs-аас тийм сурсан гэл нэг юм айгу ярилцлага дуртай штэ. Ер нь баг Tim Cook-аас ярилцлага авч иж Steve Jobs-ыг мэдхийн тулд бараг ярилцлага авч байгаа юм шиг байдаг тий. Тэрэн шиг Tim Cook Steve Jobs-аас сурсан гэдэг шиг танд ер нь амьдралд чинь ер нь би тэр хүнээс амар их юм сурсан да гэсэн тийм хүн байгаа юм. За ер нь тэгэл эргэн тойрноос бүх хүнээс сурахыг л хичээж байгаа шүү дээ. Ер нь бол түрүүс нэг үе шатаад аваад явж байгаа улсууд гэдэг бол үнэхээр л туулах хэвээр бүх зүйлийг туулаад өнгөрсөн байгаа. Тэгэхээр миний туулах хэвээр зүйлүүд дээр бол аливжээ шийдлийг гаргасан, тэ даваад өнгөрсөн байдаг учраас тийм одоо өмнөх үеийн бизнесмэнүүд тэ одоо энэ том компани захирлууд энэ төр дээр бол боломжтой гарвал одоо уулзаал 5 үг сольж байгаа л сураад авахыг л хичээдэг. За тэгээд яг нөгөө одоо миний шүтдэг гэх юм уу те гол энэ технологийн компани founder CEO-нуудад бол аягүй их зүйл сурахыг хичээдэг. Тийм. Тэгтээ нэг юм аль болох юм бүр яг энэ деталь юмнуудыг нь олж сонсхийг хүсдэг. Тэгээ уншихыг хүсдэг. Тэнгүүл яг энэ биографинууд төр тэд нар аягүй их бас байдаг. Тэгээ нөгөө юм хэрхэн баяжчих вэ ч юм уу 7 дадлуу юм адлуу гэдэг ном гэхээс илүүтэй яг биографинуудыг нь аль болох олж уншдаг. Тэгээд эдгээр чинь аягүй гоё нөгөө 50 оноос л явсан юм Silicon Valley-ний одоо юу байгаа штэ. Тэгээ бие биентэйгээ бүгд холбоотой. Бие биенийхэн биографиг уншихад тэгээ бас тэр мөрөн ч гэсэн аягүй сонирхолтой байдаг. Тэгээд яг хөөх өмнөний шийдвэр гаргалтууд тэгээ тэр бүтээгдэхүүндээ шатж байгаа гэх мэтчлэн одоо миний тэр баримтлаад байгаа зүйлүүд яг тэр усудаас л авсан. Тэгээ одоо ч гэсэн CEO ийг явж байгаа штэ захирлууд. Яг одоо та нэг менежментийн яг энэ ур чадварын эдрийг бол яг хөрөнгө оруулагчдаасаа ер нь харсан уу? Би бол технологийн яг инженер хүмүүс бол яг менежмент энэ дээр бол төдийлөн тэр талын скил нэг муу байдаг байх гэж би зөв хувьдаа хардیں۔ Тэгээд та ер нь энэ нэг юм entrepreneur сэтгэлгээ ч юм уу асуудлыг шийдэх яг юм сэтгэхүйг яг анх хаанаас аваа явчих вэ? Мэргэжил чинь танд ер нь тань нөлөөсөн юм. Тий ер нь гэхдээ би бол нэг өөрөө жоохон тэр тал руу хөгжчихвэл бас боломжтой мэн шаад байгаа шүү дээ. Ягаад энэ технологийн олон гадны технологийн топ компаниудын CEO-нор нь анхны тэр фаундерууд нь тэгтээ технологийн усуд байж чадаад байгаа юм тий. Чин бас тохиолдлын зүйл биш шүү дээ. Өөрөөр хэлбэл эдгээр чинь нэг юм системчлэх ур чадвар бас байгаад байна шүү дээ тий. Тэгвэл компани гэдэг чинь бас урт хугацаанд би бас тим юм уу гэж хараад байгаа байхгүй. Би бол одоо бол компани юу гэж харж байна гэхээр мундаг хүмүүсүүд манай компанид илүү их байгаад одоо супер хүмүүсүүд те бүр их ингээд байгаад тэд нар өөрийн гэсэн түүхээ бүтээх цаг эхэлж байна те. Би бол одоо бүх юмыг бүтээгээ санаачлаад ах цаг үе бол бас одоо дуусч байна те. Дуусах ёстой тийм тэгээд иж бас болохгүй те. Тэгэхээр
team одоо компани бий болох компанийг build хийж байгаа. Одоо үе шатн дээр явж гин гэсэн үг. Тэгэхээр компани build хийн гэдэг чинь өөрөө дахиад систем загвар бий болгоно гэсэн үг шүү дээ. Байнгын хоцрогдохгүй систем параметр бий болгох чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр инхээр нөгөө системийн сэтгэлгээ гэдэг чинь ингээд юм параметрлна гэдэг чинь яг л алдаагүйгээр ингээд ажилтдаг юм хийх хэлж байгаа шүү дээ. Тэгээ өөрийгөө апдейт хийдэг. Одоо болвол яг өөрийгөө сайжруулад байна шүү дээ. Тэр шиг тэгэхээр бас боломжтой байна гэж харсан. Тэгэхээр манай ийм инженерүүд гэдэг юм уу те. Тэгээд ийм бүтээгдэхүүн руугаа өөрийгөө хөгжүүлээд зах зээл руугаа ширээнээсээ босож гарч иж хэрэглэгчдэрээ цаг зарцуулж чадж байгаа ийм хүмүүсүүд бол захирлаа игээд явхад бол болохгүй зүйл байхгүй мэй л гэж харсан. Тэгээд мэдээж хөрөнгө оруулагч тэр нөгөө мундаг хүмүүсүүдээс суралцах нь маш чухал. Би бол тэр асуултанд хэлэхэд тэр талд бол маш их суралцсан. Ялангуяа санхүү хөрөнгө оруулалт менежмент бол маш том сэдвүүд шүү дээ. Тэгээд эдгээр чинь би ном уншаад тэр 4 жилийн сургуулийн төгсөөг бол бас хэцүү те. Тэгэхээр нөгөө тэр одоо шууд амьдрал дээр нөгөө learning by doing гэдэг шиг те. Хийж явахдаа суралцах чадвар бол маш чухал тэгээд. Одоо ингээл сүүлд ингээл Netflix-ийн амжилтанд хүрсэн одоо сториг нь бичсэн нэг тийм ном Монголд ингээл гарлаа. Тэндээс ингээл харж яхад Netflix-ийн одоо feedbacking процесс бол амар юм unique байна тэр систем те. Амар үнэхээр зөв ажиллаж байна. Тэр гэдгийг тэгэл ном дээр харуулчихж байгаа байхгүй. Тэнгүүд тэрэн шиг та ер нь гаднаас өөр компаниуд дээр за энэ процесс айгу зөв юм биш үү? Энийг нэг хэдлээ туршаад үзье да гэсэн. Одоо UBCAP дээр ингээ явдаг ч юм уу те team систем байгаа юу? Дотооддоо ингээ ашигладаг. Одоо feedbacking process бол одоо design sprint ч юм уу те design sprint одоо Google-ийн арга барил марил ч юм уу те. Тиймэрхүү танд туршиж үзсэн зүйлүүд байна уу? Тэг ер нь шууд туршаал явчихдаг шүү дээ тий. Ер нь аль болох нөгөө юмд баригдахгүй ийм байх ёстой гэл ингээл явчих юм байхгүй. Юу шийдэх гээд байгаа вэ? Бид нар ямар зүйл бий болох гээд байгаа, бүтэмж бий болох гээд байгаа лээ гэдгээ бодож байгаа л. За энэ арга барилыг тохирох юм байна л. Одоо манай технологи төр бол спринтийн арга барилыг хэрэгжүүлээд тэгтээ мэдээж өөрийн болгоод өөрчлөөд ингээд сайжруулад явдаг. Google-ийн OKR гэдэг одоо шууд зорилт тавиал зорилтондоо хүрсэн үү хүрээгүй юу гэж дүгнэ. Түүнээс 93A гэж байхгүй тий гэдэг шиг тэгжээж бид нар өсрэлттэй байна. Түүнээс ерөнхийдөө нэг 50% зорилтондоо хүрлээ гэж өөрийгөө дүгнэх бол утгач утгатай гэдэг юм. За тэгвэл Netflix дээр бол маш их одоо авах хэрэгтэй зүйл байдаг. Бид нар фидбэкийн процессыг нь авж байгаа. Одоо нөгөө ажиллаа мэдж байгаа хүн бол нөгөө стектэй байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Шийдвэр гаргах хэрэгтэй байх хэрэгтэй гэдэг шиг алдах онох хэрэг нь өгчнө. Шийдвэр одоо 90 цент хүрээд 18 хүрсэн хүнд жолооны өмнөх өгнө гэдэг шиг тим болох гээд зориод явж байгаа. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргалтыг хүнээс хүлээхгүй байх хэрэгтэй. Бажет одоо юу гэдгийг төлөвлөлтийг нэгэнт мэрэгжилтэн ур чадвар сайнтай хүн бол өөрөө шийдээд явах хэрэгтэй гэдэг зарчим руу ороод ажлын амралт авах тий ажлаа төлөвлөх цагийн хуваар гэдэг ингээд Netflix-ээс авах юм маш ихтэй. Тэр бүх юмыг шууд ингээд хэрэгжүүлэх гээд одоо тэр фидбэк 365 гэдэг одоо бүр супер шийдэл байгаа шүү дээ. Тэрний хүртэл бид нар энэ шууд хэрэгжүүлээд эхэлж байгаа. За та тэр юу жоохон дэлгэрэнгүй ярил 365. Аман 365 гэдэг яг үе шаттай л байсан юм билээ л да. Анх бол цаасаар аваад нөгөө тэр чинь компани нэг соёлын судалгаа гэдэг шүү дээ 360 манай компани ямар гэл тэгэл цаасаар аваад эхлээл нэргүй аваад тэгээ бие биендээ фидбэкийг өгүүлээл тэгээ нэргүй авсан чинь асуудал үүссэн юм байна. Одоо хин нөхч үү яач вэ юм сайжруулмаар байдаг тэгээ хин нэндээ муу л тэгээ дараа нэрийг нэвчиж гэлсэн юм байна. Тэгээ нэрийг нэвчээл өгсөн чинь хоорондоо бас асуудал үүсэл эхэлсэн. Байсууд үүсэл секунд 1-2 хүний хоорондын асуудал болдог ч юм ингэж ингээл. За тэнгүүтэл нь сүулдэ ингээл явсаар агаал чад хэдэн жилийн процесс юм. Тэгээд одоо групп гэдэг шиг хоорондоо ингээд тодорхой хугацаанд ажилласан улсуудыг групп 360 гэдэг шиг өрөөнд суулгаад тэгтээ юм чөлөөтэй уулзалт те хийгээд тэгээд бие биендээ шууд фидбэк өгч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо уламжлалт ойлголтод олон хүний дэргэд нэг нь муулж болохгүй магтаж болно. Муулах бол 1-to-1 уулзалтаар муулан суулна гэдэг бол Netflix бүртэн шал эсрэгээр нээж байгаа хөөх те. Эсрэгээрээ олуулаа сууж хагаад муулж байгаа хөөх нэг гүнэ те. Тэгээ яг нөгөө фидбэкаа гэхдээ хамаагүй өгөхгүй бас дүрмтэй. Энгийн дүрмтэй. Шууд хүмүүлаал те. Чи надад таалагддаг гэж эхэлж болохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө юуг нь сайжруулах юм, юугаа болох юм те. Юугаа үргэлжлүүлэх юм гэдэг 3 поинтн дээр хэл өгөхдөө тэгтээ гомдлох, шүүмжлэхээс илүүтэй туслах зорилготой буюу те 4A rule enter гэдэг байгаа шүү дээ ном дээр те тэрэн шиг тэр туслах зорилготой байх хэвээр нэг хүлээж авч байгаа хүн ч гэсэн accept reject буюу одоо авсан ч бол авахгүй ч болно тэрнийг дотроо те тэгээд талархалтай appreciation талархалтай хүлээж авч гэдэг юм. За тэгвэл 360-ын одоо тэр ном дээр гарч байгаа бол эерэг өөрчлөлт нь юу юм гэхээр тэр дороо бол биш гэж байгаа. Тэгтээ хэсэг хугацаанд дараа. Яагаад гэхээр
хүнд одоо ингээ муулуулах гэдэг чинь бол маш хэцүү шүү дээ. Тухайн үед бол одоо ингээл амар л одоо тэр бол эхний хэдэн сар мар бол хэцүү лсэн юм шиг лээ тий. Тэгэхдээ яг л тэнд бол үнэхээр л хоо хүний сайжрах процесс яг л явагддаг. За явагдахгүй хүн байгаа бол одоо тэгэл манай багийн гişүн бишлэх тий. Өөр арга алгах. Тэр хүн ч өөрөө ч болно тий. Тэгэхээр угаасаа л яг тэр ур чадварын одоо хуйлрал гэдэг байгаа шүү дээ. Тэр ур чадварын хуйлралыг л бий болгохын тулд тэр 365 гэж хийж байгаа юм. 365. Окей. За одоо хоёлаа ер нь жоох ирээдүйн талаар нэг ярина. Одоо ер нь тэрэн салбарын та ирээдүг юу гэж харж байна? Одоо Uber би тантай ярилцахаас өмнө Uber-ийн хэдийгэ сүүлд харлаа л да өмнөх амар харахаа бэлтчих. Тэгсэн чинь нөгөө хүмүүс юу ярьж байна гэсэн чинь EV их ярьж байна те. Цахилгаан тээвэр. Тэгээ автомат тээвэр. Тэгээд жолоочхуу такси. Тэгээд Uber сүүлд 2040 он гэхэд бол манай Uber-ийн бүх такси бол одоо цахилгаан такси болно гэсэн зорилт тавьсан явж байгаа шиг байна. Тэгээд Монголд ер нь одоо энэ хэд одоо хизэнээс орж ирэх болоо тий. Энтэй холбоотой яг өөр байгууллагууд аль эзэн судалгаагаа игээд энэ тийм хийн мэн гэсэн юмнууд явж байгаа шиг байна. Энэ дээр манай UB Cab өөрөө оролцоотой явж чадж байгаа юу? Эсвэл оролцмоор байвал та үнэхээр одоо энэ подкастаар дамжуулаад манайхтай ер нь тэр байгууллагууд ер нь ойролцоо байдсан цахилгааны талын тий одоо манай EcoFlow байна яг хийдэг оруулж ирдэг компаниуд ч гэсэн. Тэнгүүд энэ дээр таны хувьд хэр оролцоотой чадж байна? Ирээдүйд энэ зүйл одоо бид нар ойрхон байж чадах уу? За ер нь бол AI-ийн хурдцал амар хурдан байна. Одоо төсөөснөөс илүү хурдан байна. Тэгэхээр энэ нь бол би бол нэлээд хоошоо гэж бодож ирсэн. Тэгэхээр бас ойрхон гэж болохоор юм байна. Зүгээр нэг юм нөгөө EV нь өөрөө Монголд тохиромжтой тийм одоо EV арай хараахан гарааг байна л да. Бидэд одоо яг өвлийн цаг гэж тийм судлаад л байгаа юм. Уг нь бол тэгэнгүүт яг EV-ийн технологи ч юм уу одоо тэр нь илүү сайжраад бүтээмж нь одоо тэр чинь нөгөө нэг явахтаа манай 50-60% нь бүтээмжтэй болчиход байна гэдэг байгаа шүү дээ. 40% бараг тал нь алдагдчихад байгаа юм уу те. Яг нөгөө манахаас хүүтэн биш том зах зээл зөндөө байгаа учраас тэр асуудлаа сайжруулахгүй байна л тоохгүй байна те. Дэлхийн асуудал тоохгүй байна. Манайх шиг хүүтэн зах зээлийг одоо асуудлыг эзэн шийдэх юм битгүй байна те. Тэрс хамгийн сүүлийн асуудал. Тийм хамгийн сүүлийн асуудал болчиход байгаа шин тэдний хувьд. Тэгэхээр тэр үед бол тэр одоо айгүй энгийн одоо нэг л өдөр бүх прус санаата юу прус болсон гэдэг шиг те. Excel хийжсэн гэнт бүгд юу болсон шүү дээ те. Тэрэн шиг дороо солигдчихин. Тэр бол солигдоход бол асуудал байх заахгүй. Гол нь тэр технологи нь одоогоор хүлээгдээд байна. За тэр autonomous car гэдэг байгаа шүү дээ. Тэр бол ер нь маш ойрхон болцсон. Бидэд бол Google-тэй map-н дээр бол нэлээд ойрхон хамтын ажиллагаа хийж байгаа. Надлан манай тэр Google-ийн яг Аз хариуцсан багийнхан ирээд бид нар хоорондоо хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулад ингээд ажиллаад явж байгаа. Одоо тэрний үр ашиг нөгөө энэ жил гаргаад Where2 гэдэг нэрлээд байгаа хаана очихыг хийдэг болох шийдэл мань орж ирж байна. Тэгэхээр яг л Grab Uber-ийн төвшөнд бол UB Cab очих гэж байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө Google-тэй ингээд ажиллаад эхлэхээр юу болох вэ? Бид нар өөрсдөө хаягчлалын систем бас хөгжүүлж байгаа. Тэгээ Google-тэй хамтраад одоо тэр autonomous car явах дэвтц бол бэлэн болно гэсэн үг. Тэгэхээр одоо тэр AI-ийн хөгжөөд Монголын одоо энэ сонь нөхцөлийг тооцдог болчих байлгүй дээ тий. Тэг гинт нэг ахтаарж орж ирэх гэж боддог байх. Зүү юу дохоо өгжснээр баруун иргэдэг гэдэг байгаа шүү дээ. Тэр мөрний тооцдог болох хэмжээний болчвол тий. Явахд бол асуудал байхгүй. Гэхдээ суур нөгөө газар зүүн зураг маппинг бол энэ салшгүй нэг хэсэг нь байдаг. Тэгээ тэрнийг бол бид нар бэлдээд явж байгаа. Бид нар бол учиргүй autonomous car хийж чадна гэж бол бодлож чадахгүй. Энийг Uber энэ момент алдсан шүү дээ. IPO хийсний дараа хөрөнгө оруулагч нар нь зардал мөнгө тань над чи хитрхи футуристик ирээдүйн төсөл байна гэд танцсан. Тэр бол ер нь алдаа болцсон гэд Kalanex үлд мэдгдсэн билээ. Намайг гарснаас хойш юм шийдвэр харамсалтай болсон гэдэг. Тэнгүүл одоо Сан Францискогийн 30% автомат одоо такси явж байна. Тэгэхээр манай салбарын ирээдүйд бас энэ өөрчлөлт нэлээдтэй гэсэн үг те бид нар энийг бас тооцсон боломжтой гэсэн. Хятадд одоо автономous car-ос яваад эхэлсэн байна. Лос Анжелес гэлөө одоо бусад дараагийн хотууд руу нөгөө автомат жолоодлоготой таксины үйлчлэгээ нэвтэрнэ гэд Google зарласан байгаа. Google ч Tesla-тайгаа бас үзээд байгаа. Тэгэхээр Tesla зүгээрс байхгүй. Tesla бас автомат робот такси бас гаргана гэдэг. Тэгэхээр Uber-ийн зах зээл Америкт бол ер нь бас нэлээ дөргөлттэй болох гэдэг явж байгаа тийм. Яг бусад зах зээлд бол хүчтэй хэвээрэлтэй. Одоо тэгтээ Uber нөгөө нэг Waymo интерметр гэдэг нөгөө нэг тэр EV-тэй холбоотой компанитай зүгээр ингээд collaboration хийх гэж үзээд байгаа. Тэгж л хичээж байгаа тийм. Одоо ингээд Монголд ингээд яг урт турш ингээд үнэхээр одоо цахилгаан тээврийн хэрэгсэл одоо энэ автомат тээврийн хэрэгслэрээ бол дэлхийд амар том байр суурь эзэлдэг болчлоо.
манайх ер нь зүгээр шууд ингээл яг за яг Google интертэй бол угаасаа манайх өмнө ингээл холбоотой байсан ч те. Одоо таны хувьд ер нь зүгээр урагшаага би ингээд ер нь нэг юм контакт үүсгэх интер гэсэн ер нь бодол байгаа юу? Одоо энд бол бүр амар экспириенс урд ингээд төвлөрөөд байна шүү дээ. Тэрний нэг юм жоохон үрцс Монголд ороод ирэхэд л аргийн салбар өөрчлөгдөх гээд байгаа санагдаад байгаа байхгүй. Тий, ер нь бол бидэд яг тим хамтын ажиллагаа хийх гэж нэлээд орлогууд хийж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө хаа олон Silicon Valley гэл мөрөөдөд идэг байсан бол тэр чинь яг урд ирчээ тань л да. Ер нь бэлэн байгаад байна шүү дээ. Бүр тэрнээс ч хамаагүй илүү байна. Ер нь бол тий. Яг зүгээр юуны хувьд жоохон хаалттай шүү дээ тий. Улс орныхан одоо засаглалын хувьд. Тэгэхээр Silicon Valley яг иргэд сэргэх юм уу? Ер нь бол жоохон унтарцсан болцсон байлээ шүү дээ. Би бас нэг жилийн өмнө очиж үзгээд. Харин урд бол одоо маш хурдан хөгжиж байна. Тэгээ бидэд маш олон хамтын ажиллагаа хийх гэж хичээж байгаа. За нэг жишээ нь бол одоо Express, UBCab Express компани дээр бид нар Temu гэдэг одоо Amazon-той дэлхийд үзэж байгаа компани хөрөлтийг дотоодод бид нар зохион байгуулаад технологи албалтыг ингээд явж байгаа. За биллионер хүн шиг хөдөлთა авалт хийгээд байгаа. Тийм. Маш хямдхан. Угаасаа л бид нар 90% хятадаас бараг авдаг. Гэхдээ дандаа үнэтэй авдаг байсан бэлээ. Сая сүүлд мэдгээд тэгээд маш хямдхан яг л үйлдвэрийн бараг л гэртээ авч байгаа шүү дээ. Тэгээд маш том үнцнийг хэрэглэгчд бий болгож байгаа. Нөгөө тал бид нар хятадын тэр том компанитай техникийн албалт ус хийж чадсан. Бас маш том ажил болсон. Итгэл одоо үлээж ийн гэсэн үг шүү дээ нөгөө талдаа. Тэгээд энэ нь одоо яг маш олон бас нэмэлт үнцнүүдийг бий болгож байгаа. Одоо жишээ нь хилээр дандаа татваргүй одоо ийм каргон байдлаар бараанууд орж ирдэг байсан бол одоо бүх бараа захиалга шуудангаар мэдүүлээд орж ирж байгаа. Тэгэхээр нөгөө хууль бус бараа байхгүй гэсэн үг. Бүгд татвараа мэдүүлээд орж ирж байгаа гэсэн үг тийм. Одоо Монгол одоо бид дотроо л ирж байгаа. Монгол улсын 35 жилийн чөлөө судалгааны түүхэнд одоо албан ёсоор татвар гэлгээлээ мэдүүлээд ингээд нийтлэг хэрэгцээний бараа хүн авдаг болж байна. Тэ? Энэ бол одоо би Temu-гээс юм захиалах юм бол UBCab надад хүрэлтэнд ирэх юм байна. Тэгж гэртэж ирж байгаа. Nice. Төлбөргүй. Тэгээ буцаалт хамгийн гол нь хил гаалаар албан ёсоор орж иж байгаа нэг давуу тал нь одоо та хятад бараа чанаргүй ч гэдэг юм уу хямдхан байна гэл ингээл эргэлздэг шүү. Сүүлд нөгөө нэг тав захиасан чинь нэг юм тоглоом шиг тав ирчлээ гэдэг. Тэгэхээр нөгөө буцаалт нь үнэгүй. Асуудалтай бол буцаачин. Төлбөр нь буцаад ороод ирнэ. Тэгэхээр хятад улс ч өөрөө одоо дэлхийн нийлүүлэгч болцсон байна те. Тэнчэнэс зөв бараагаа сонгоод авах асуудал байгаа. Yes. За тэргүүрээ дамжаад түрүүний асуултаа гүйцэхэд Temu-тэй бид хамтын ажиллагаа хийж байна. Хятадын одоо технологийн том компаниудтай бас хамтын ажиллагаанууд ярихаар хичээж байна. Манай түрүүний хэлсэн зүүн одоо энэ Аз хариуцсан Google-ийн партнер маань өөрөө бас Хятадд бүх компаниудад Google-ийн үйлчлэгээ үзүүлдэг юм хамтарч байгаа. Тэднэрээр дамжаад бид бас хамтын ажиллагаанд бас яригдчихэж байгаа. Тэгээд яг болохоор нь зарлаад явах. Nice. Одоо яг түрүүний нөгөө бүр ярилцлага хоёлаа ихэнд ярьсан шиг ингээд очих газараа ингээд шууд зааж өгдөг болчлоо гэдэг шиг UBCab дээр одооноос яг ингээд зүгээр ирээдүйд оруулна да гэсэн фичрүүд ер нь нууц биш бол та зүгээр хэлж болох фичрүүд ер нь юу вэ? Гой сонирхолтой. Эсвэл нууцлж байгаа юу? Тэг ер нь бол нууцлж байгаа. Яа тэгэхээр эн чинь бас өрсөлдөөнүүд явж байгаа тий бидэд. Тэгтээ бас нэг юм бидэд урд нь дандаа нөгөө ирээдүйд цаг дээр айгүйх ярьдаг байсан хэрэглэгч болооч нурлууга. Тэгээ хүлээлт үүсгэчихээр бидрээс бас ингээд нэхэд идэг. Нөгөө талдаа нөгөө бид чинь технологич цаг хугацаас аваад байна шүү дээ. Суур ажил их байна. Тэгээд хүлээлт үүсгээд ингээд хотлоо ярьлаа марлаа гэдэг ингээд тийм асуудал үүсээд ирсэн учраас бид нар одоо бол аль болох хийгээд хийснийхэн дараа зарладаг байдал руу орж байгаа. Яг бол одоо бас нээлттэй компани болохоор бид нар бас хүлээлттэй зөв өдөрдөх хэвээр хаа хамаагүй амлалтууд ус өгж болохгүй. Тэгэхээр яг гарах үед нь бол харин дөрвтөө олон нийтэд мэдээлдэг зарчим руу орё гэж. Тэгтээ зүгээр тип болгоод хэлэхэд шиг одоо яг Grab Uber ямар байгаа? Яг тэр төвшөнд 2025 онд багтааш тийм болох зорж байгаа. Өөрөөр хэлбэл одоо төлбөрийн ямар ч асуудалгүй таны яг хүлээлтэнд хүрнэ. Та төрөөсөөр нэг цаг хугацааг танд бэлгэлэх гэдэг юм. Өөрөөр хэлбэл одоо UBCab дээр өөрөө нэг локейшн опшнлол оруулж байгаа болохоос биш. Би одоо яг хүүхдээ 5:40-д би нэг ажиллаад хараад хүүхдээ UBCab-аар очиод авахд амжих юм уу амжихгүй юм уу 6-аас цэцлэгэнд харах гэж байгаа бол амжих юм амжихгүй юм гэдгийг бол хэлж мэдэхгүй байгаа шүү дээ. Энэ оны хувьбар дээр тэрнийгээ мэддэг болно гэсэн. Вау. Тэгэхээр тэр бол маш том үнцэн гэсэн үг шүү дээ. Ажлаа төлөвлөх, амьдралаа төлөвлөх боломж болно гэсэн. Yes. IPO-ийн нөлөөгөөр ингээ компани аяус хэлнэ те таны түрүүний ярьж байгаа шиг те өөр одоо бүтээгдэхүүн төр гаргах гэж үгүйсэхгүй. Тэр хэмжээгээр одоо яг энийг бас ингээд манай сонсогчдын ихэнх нь бас юм технологи сонирхолтой яг энэ чиглэлээр одоо сурын мурыг гэж бодож исэн.
хүүхдүүд залуучууд бас байгаа. Эсвэл одоо ажиллаж байгаа залуучууд бас байгаа. Ялангуяа таны подкастт орж байгаа болохоор тэгжиж магадгүй. Компаниас ингээд хэлнэ, ажилчид интерост хэлнэ. Тэнгүүт бас энэ чиглэлийн инженеруудыг бас ажилуулах одоо хэрэгцээ шаардлага үүсэх бах тий. Тэрэн дээр ер нь UBCAP-тэй одоо хэр нээлттэй байх юм. Одоо манаас сонирхож байгаа нэг инженер залуу UBCAP-д ормоор байна гэдэг. Таны одоо энэ подкастын inspire авчлаа гэж бодсон шүү дээ тий. Одоо стил UBCAP инженер авч байгаа юм. Авж байгаа. Бид ер нь нэг юм бодлоготой. Түрүү хэлсэн нөгөө аман 360 өнтер хийж байгаа гэдэг шиг бид нар сайн хүнд бол хизээд үйл хаалга нээлттэй гэдэг л бодлого хөндлөж байгаа. Сайн хүн гэдэг нь ямар байх юм гэхээр түрүүний хэлсэн мэдээж ур чадрын хувьд өөрийгөө бас тодорхой хэмжээнд хөгжүүлсэн. За тодорхой бас туршлагатай байвал мэдээж сайн. Гэхдээ туршлагыг бол бид нар тэгж амар нэгт тавьдаггүй. Гол нь сурах чадвар маш өндөртэй байх хэрэгтэй. Яг бол технологи өнөөдөр чиний сурсан технологи маргааш өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр сурах чадвар сайтай байх хэрэгтэй. Тэр аюул чухал. За дээрэс нь энэ үнцийг бүтээхэд одоо хамтарч үнцийг бүтээж байгаагаа ойлгоод энэ дээр одоо ширээн дээр юм гаргаж тавих гэдэг шиг аль болох их contribution хийхэд өөрийгөө сэтгэл зүрхээр бэлтцсэн. Тэгэд хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байвал тэгээд тэр нь технологиор дамжиж энэ олон хүмүүсийн амьдралыг өөрчлөе гэдэг тэр ингээд гүн бат итгэлтэй байвал нээлттэй гэж байгаа. Тэгэхээр зөвхөн нөгөө Mizorn технологийн компани дээрч биш. Бид нар UBCAP холдингийн өрөөнд бүгд л тийм байгаа. Бид нар технологи ашиглахгүй өөр бизнес хийхгүй. Манай бодлого бол ер нь тийм. Бид нар хаамаагүй гинт мөнгө л хэрэгтэй байна гэл одоо хөдөө аж ахуй ч юм уу те барилга руу ороод авахгүй гэсэн. Тэгэхээр чи технологид сонирхолтой мөртлөө бизнес сэтгэлгээтэй байж болно. Технологи сонирхолтой тэрний маркетингийг хийх гэж болно. Гэхдээ одоо яг энэ мэрэгжлүүд бас хувьсж байна ээс болоод яг дан ганц маркетингийн менежер хангалттай бас эргэлзээтэй те. Тэгэхээр эн чинь чи ямар ч байсан технологид амар одоо сонирхолтой тэрүүгээр олон хүний амьдралыг өөрчлөх одоо илүү үнцэнтэй болох боломж байгаа гэдэгт өөрөө итгээд тэгээд энэ дээр сурах хүсэл эрмэлзэлтэй байвал чи бизнес тал руу ч хөгжүүлж болж чинь тэгээд бид нар дээр гол нь ур чадвартай хүн л хэрэгтэй буюу сураад цаашаа явах тийм потенциалтай үйл талах үргэлж нээлттэй би бүр тийм хүмүүсийн одоо хүслэн болцсон байгаа. Яагаад гэвэл 10 жилийн өмнөх нягтлал надад хэрэггүй. 10 жилийн өмнөх маркетингийн менежер надад хэрэггүй байхгүй. Эсвэргээрээ надад 2028 оны маркетингийн менежер хэрэгтэй байна. 2028 оны нягтлан хэрэгтэй байна. Тэгээ 2028 оны бизнес хөгжүүлэгч, бүтээгт хөгжүүлэгч хэрэгтэй байна. Тэгэхээр тэр хүн ямар байх вэ гэдгээ өөрсдөө том ярилна гэсэн үг л дээ. Сүүлд бас нөгөө нэг ингээл Elon Musk нөгөө нэг энэ Trump-тэй холбоотойгоор улс төр бас нэлээд юу явж байгаа шиг байна. Elon Musk-ийн тэр нэг дөөж гээд нэг төрийн нөгөө нэг бүтээмжийн хэлцэх гараа явсан шүү дээ. Тэрнийх нь ажилчдынх нь ихэнх нь бараг 19 20 21-тэй залуучууд байсан шүү дээ. Нүд бас тэр хүмүүсээс ингээд хүн авахтаа хүртэл ингээд арга барил нь бүр шал өөр төвшөнд яваад байгаа хөөх тий. Тийм за ер нь би яг хин золоо ярихаас өөр нэг стори асууя гэж бодсон. Яалч подкаст маань нэлээд урт болчихлоо. Тэгээд энэний араас ч гэсэн ер нь уялдаа холбооч нэг тийм тодорхойгүй болчихсоос магадгүй гэж бодлоо. Тэгээд урилгыг хүлээж авч орж ирсэнд баярлалаа зулаахта. Тэгээд та бүхэн бас асуух зүйл байх юм бол комент зүйлдээ хэрвээ хүсэх юм бол яг UBCAP нөгөө нэг IPO хийгдээ яг тэр ажил ингээд буцалж авах үед дараагийн арай өөр зүйлсүүдийг бас ярил илүү сонирхолтой байж магадгүй. Тэгээд золоохыг бас дараа нь дахиад урьж бас магадгүй шүү гэж хэлмээр нэгэнд ирснийхтэй. Тэгээд энэ удаагийн урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа золоохта. Тэгээд цаашдын UBCAP-тай холбоотой ажил бас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.